a game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style, victory is in me now. My time is now, and scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship. I gotta hold down the city. Gotta let you know where I come from. Самбатхан үзэгчтэй амралтын өдрийн мэндийг хүргэе. Баазар нэвтрүүлэг 11 дахь улирлынхаа 29 дахь дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк студид уламжлалт дөрөв Баазар өргөхээр ажиллаж байна. За та бүхэнд орой минь. За тэгээд улирлын амжилт худлаа хилдэггүй гэдгийг нотлох маш гоё сонирхолтой өрнөд бүсийн финалыг бид өнөөдөр өглөө хүлээн авч үзэхээр оноолтоо мэдээд өнөөдрийнхөө баазрыг эхлүүлж байна. Тэгээд орнод төст болвол Нью-Йорк нэг сайхан амраад өрсөлдөгчөө хүлээхээр боллоо өнөөдрийн байдлаар. Тэгээд хамгийн ихэнд өрнөдийн талаар ярилцъя. Тэгээд юм цаанаас эхэлсэн бэ? Гейм 4 рүү буцаад очие. Энэ 7 хоногийн хэддэг өдөр боллоо гейм 4 рүү? 2 дахь өдөр тий. 2 дахь өдөр. Нэлээд их толсон явц. Гэтэ энэ цувралын хамгийн гоё тоглолт байлаа тий. Энэ тоглолтын 4 дугаар үе хамгийн сүүлийн тэр чек самбартаар явуулт гэж яг харахгүй шүү. Тэгвэр шууд гэж орж ирэх юу? 2 3 ажиглаж харж байгаа шүү. 3 байхад 7 дахь тоглолт. Тэр амар явуулт байгаа шүү. Дохдог доороос тий. Тэр бүр улаан цай одоо бүр толгоор хөлмөл хөдлөөд бүр нөгөө тал руу алхаад одоо яа. Би шүүгчдэрчтэй явуултаа нэг хардгүй шүү дээ. Ер нь бол яг шүүлттэй холбоотой юм зөвхөн энэ цуврал дээр биш бүх цуврал дээр л гарч байна. Маш их гарч байна. Тэг гарч байгаа. Зүрэг анхаарал их татаад байгаа. Зүгээр хэлэх гээд зөв өмнөх тэр алдаа малдаг болоо тий. Яг тоглолт дээр сүүлийн тэр эзэгтэй үед тий. Тэр эзэгтэй үед яаж нэг харчмаар шүү дээ. Гэтэ яг нэг тиймэрхүү юм Мерсер болдгийн тод жишээ нөгөө Джеймс Хардны шүүгч нарыг авардаг тоглолт биш үү? Кевин Дурант нөгөө гадаа гişгдэг. Тэр бол бүр улаан цай юм байсан шүү дээ. Тэр шиг л боллоо шүү. Тэр шиг л болсон ер нь тий. Самбар доор бол бүр амар явуулт өстэй тэгсэн тэгсэн. Бүр ингээл хөдлөөл бүр ингээ буцаар тий. Мархааргүй юм байна. Дохчдаг тэр болоод ойлоо тий. Лука боли нэрээ тий. Лука босч ирэл уурсан. Гэтэ яг тэрийг харсан байлаа гэд тожих байсан нь. Хож штэ. Тэр чи 30 секунд л. Тэрийг харсан бол цуврал зураг байх юм. Яг зүгээр хожид авна штэ. Тийм. Яг зүгээр энэ дээр энэ цувралтай зүгээр давчхан дүгнэлт хийчихэд Лекс Лука дутлаа. Таандар Жэда дутсангүй тий. Тэгсэн. Тэгэл тэвлээ боллоо тий ер нь. Ингийн нэрэлгээд тий. Тэгэл угаасаа л илүү баг нь л хожлоо штэ. Тэгсэн. Яг хөө Лекс зүгээр нэг зүгээр жишээ хэлбэл 2 хожил. Таандар Жэда тоглоо зөө. Лука тоглоод яасан бол шал өөр л дээ зүрх. Одоо л Таандар Жэдаггүй мөртлөө Жэдагтаа бараг илүү тоглоод шүү дээ. Лекс төвдөө яаж ч утсан дотно л та. Лука байсан ч зүгээр. Чухал шүү дээ. Энэ тоглолтын дээр Хейс сайн байсан тулдаал дөрөвд тоглолтын гоё сонирхолтой. Сайн байсан тулдаа гэж уус тийм сайн. Лука байсан ч гэсэн хамбарт Таандрын эсрэг дутна яаж ч утсан таны энэ цуврал хэлхээс өмнө ярьжсэн шиг нэг Эйтэн болвол Чэд Хардын хоёрыг яавч илүүрхэхгүй л гэж би. Бодлоо талбайд угаасаа OKC бол айгүй хэцүү байхгүй Лекс эсрэг. Зөвхөн будтай миний харснаар зөвхөн будтай талбай гэлтгүй угаасаа илүү баг нь OKC байсан. Би тэгээд алуулнаа л гэж хэлсэн шүү дээ. Ер нь зүгээр яагаад тэрийг би тэгж хэлээд байна гэхэлэр Чэдгийн Шейг Александрыг энэ цувралын турш ер нь хамгаалтын төлөвлөгөө Жежередикийн төлөвлөгөө сайн ажилласан шүү дээ. Зөвхөн би нэг юм асууя. Лука хэрвээ энд хэрвээ гэж байгаа онцгой л дээ. Гэхдээ мэдээж энэ чинь бүтэн багийн бүрэлдэхүүн гол тоглогч Лука мөн үү? Мөн. Лука хэрвээ энэ цувралд байсан бол та юу гэж бодож байна? Дөрөв нөлөө. Гүүл дээ. Яг арай шүүрдүүлэхгүй байх гэж бодож байна. 4-2 хожил. Тий. Би бол 7 тоглолт харж байгаа шүү дээ энэ. Харж байгаа зүгээр ер нь бол угаасаа би Лука байхгүй учраас угаасаа алуулна гэдгийг мэдчихсэн. Гэтэ сайн үзсэн шүү дээ Лекс. Алуулсан бол байхгүй. 4 удаа маш сайн тоглосон. Тий. Тэгэхээр боломж л байсан байгаа шүү дээ. Тий. Агуулга маа. Тэгээд за тэгвэл J-Dub байсан бол гээл тэгээд J-Dub-ийн нөлөө нөгөө талд нь юусе байхгүй байхгүй. Гүйгүй байсан. Бараг багийн тоглолт нь илүү байгаа. Өшөө сайжруулагч байсан болов мэдэхгүй шүү дээ. Бараг энэ нь илүү тоглоод шүү дээ. Эсвэл тэгээд Лука байсан бол одоо юу гэдэг Лука амар том нөлөөлдөг. Бусд нь яаж тоглох чинь бас тэгэл асуудал чи амар ядаргатай. Гэхдээ Лука амар том нөлөөч гэсэндээ самбар хамгаалалт хоёр дээрээ тэгээд сэлгэн дээрээ давхар одоо ингээд Лекс дөрөв юм байна штэ. За нэг Лука байсан бол юу ингэж сайн тоглох юм уу жишээ.
Тоглож шүү дээ. Ягаад Гэхдээ харин тэнгууд наатхан чи эсэргээр Хажимурагийн тоглолт дээрээс дандаа дамжуулалтын дээрээс тоглож байгаа. Jada байсан бол бүр сайн тоглох юм билүү мэдэхгүй шүү дээ. OKC. Гэхдээ Jada байх юм бол бөмбөг шилжилт багасах. Харин эсэргээр Lex Luka байгаад гол нь хамгаалалт харин тийм байхгүй. Тэгэхээр угаасаа л дөрөв пик. Хүн бол хэрвээ байгаа шүү дээ. Хэрвээ ярих юм бол утгагүй. Харин тэнгууд хэрвээ ярих юм бол утгагүй юм чинь та сая болохоор Лука байсан бол гэж яриад байгаа байхгүй юу? Байсан бол дөрөв болохгүй. Хамгаалтын зөрүү, самбарын зөрүү Шүүрдүүлэхгүй. Хамгаалтын зөрүү, самбарын зөрүү бол энэ цувралд маш их байсан шүү л гэж. Тэгээ дээр нь нэг хүн Хамгаалтын зөрүү. Смарт гэдэг энэ дээр өгнө. Смарт бол Энэ тоглолт тойцсон тоглолттой Lex. Тэр яагаад тэр шүүгчнэр одоо тэр самбарт орох гурван талаас нь харж шаардсан. тийм ээ. Үгүй SJ-ийн тоглолтын дээр амар чухал бүчүүдэд хожил аваад амар клач байсан. Тэн дээр үнэхээр сайн байсан. Ганцхан тэр чэти одоо энэ үү? Тийм шүү. Энэ Энэ явуултаа. Энэ бол Энэ одоо бүр яагаад FIBA-д бол 100 явуулт, NBA-д ч 100 явуулт. Тэр дөрмийн ялгаа байхгүй. Яа. Тэгээ Reeves 3-аас ингэж хэлчихэж байгаа. Энэс өмнөөс Яг тэгээ Reeves ч энэ өдөр нь гэтээ нэг юм Хачимураг гараагүй амар сонирм клиперийг оруулж ирж байгаа сүүл. Тийм. Тоглолтын турш хамгийн сайн тоглолтоос үнэ авснаа. тэр одоо дасгалжуулах асуудал. Тэр бол сонирм шийдвэр байсан. За тэгээд энэ цувралыг самарсан хүн бол энэ хүн шүү дээ. X factor. Тийм. Энийг одоо ингэж тоглоно гэж одоо хэм. Тооцоод байгаагүй шүү. Аюултай. Хой зурлал өсөөд. За тэгээ Боломжтой байсан. Brooks-ийн тоглолтыг ирсэн үзээ сууж исэн Phoenix Suns-ыг 4-1-ээр шүүрдээ араас нь Тэр Los мэдээж Angeles бодоод юу Lakers-ыг шүүрдээ. Ойрхон байсан гэсэн. Ойрхон явж исэн гэсэн. Тэгээ LeBron-ыг шийдчих тэр яаж юм яаж гэдэг. Тэр Жоо ууртай яаж яваад. Од болох хүслээ юм уу? Юу юм бэ? Гэхдээ яг зөвхөн хувь хүн нь тийм штэ. SJ-тэй айгу дотны найзууд штэ. Тэгээ LeBron-тай амар дотно шүү дээ. Яг нүүдэлтэй. Талбай дээр Тэр царай мөрөнд бифлээд байгаа. Яагаад бүх юм зүгээр жүжиг нэг жижиг Тэгээ жүжиг юм шиг. тавьж ин л та. За тэгээ плей-оффыг 8-гээр эхлүүлсэн багууд Warriors, Lakers 3 ч удаа харагдчихээн тий. Cavs 2 байд юм байна. 3 байд юм байна Cavs. Тандарын бол анхны тохиолдол Spurs 2012 онд 10 тэг гэж тэр 17 оны Warriors алдаатай байгаа шүү дээ. тэр 15 тэг гэж явснаа юу төлөвчлөө. нэг финал шүү дээ. Финалийн 4-р тоглолтод л хожигддог байхгүй юу? Cavs ажилласан. Тэрнээс өмнөх 15 Draymond Green нөгөө нэг коучтой. Тэр бол өстой утгагүй байхгүй. Тэр баг маг байж. Тэр жил чинь 16-1 гэж дуусч байгаа шүү дээ. Плей-офф нь нийт одоо финал дуустлаа Warriors чинь. Тийм утгагүй болсон байгаа. Үзүүшгүй тийм. Тэгээ яг ингэж плей-оффыг ингэж эхлүүлсэн багууд ер нь тэгэл дор хаяжл финал руу хөвчлэн гардаг л статистик. Тандаа гарахгүй шүү дээ. 10 тохиолдол гэхдээ сая харснаар 4 авраг авсан байх шүү. Бас өндөр өвтэй л юм. За тэгээ ээж амичил гэж залуугийн тухай ярилцсан. Энэ залуу болохоор бэлэг гаралтай залуу байгаа. Тэгээд Сэм Прести болохоор энэ залууг бүр эртнээс олж хараад энэ залууг л зөвхөн авахын тулд 3 ч удаа драфт маневр боловсруулад 3 солилцоо хийж иж 2 дугаар тойргийн бүр 38 дахь сонголтоор өнгөрсөн жил авсан байгаа байхгүй. Энэ жил өнгөж 2 дахь удирлан шүү дээ. Тэгээд Вембитэй цуг Францад 17 настай байхдаа Вембитэй зүг Францад тоглож исэн юм байна. Тэгээ ер нь бол амьдралынх нь хамгийн чухал үе яг тэр Францад айгүйх өөрийгөө олж авч тоглолтоо сайжруулж чадсан гэж ярьжсэн. Тэгээд плей-офф онцгороо гараад ирлээ 18 8 ингэж онцгой удирдал сайн байсан. Удирдал ер нь сайн байсан. Гимцсэн болохоос биш. Ер нь бол 6 дахь тоглогч авах магадлал хамгийн өндөр байсан. Өнгөрсөн жилийн удирдлын төгсгөл айгүй сайн байсан байхгүй юу? Тэгээ гимтсэн чаавс. Тэгээ энэ удирдлын ихэнд бас сайн эхлүүлчихэд гимтсэн байхгүй юу? Тэгээд гой залуу ер нь бол гоё. Би ягаад энэ та нар дургуугаа олцсон шүү дээ. Нэгдүгээр доорт байна. Хоёрдугаар тэр жүжигчин тэр одоо тэгээд гой сагсаад байгаа. Жүжиг муугаас сурцсан тий. Та тоглогч байхдаа бүр яг нэг ч удаа жүжиглэхгүй. Жүжиглэх мэдээж ингэ бүх хүчтэй зохиолоо тэгж наач бүр драма болцсон байл шүү дээ. Кино мэнэ хайш. Үгүй зүгээр лексэн фэнүүд олоолаа болохоор өөргөд байгаа байхгүй. Бүх тоглогч жүжиглдэг. Жүжиглдэг харин танах шиг бүр кино шиг жүжиглдэг. Тэр кино шиг байл шүү дээ. Ийм шиг та нарынхаа өөртөө ч хүсэхгүй байгаа. Та нарын талд шүүх байсан. Хоёр наадгаар чинь нэг баг бүтэн дугаар хийхээр юм байна да. Ягаад ингэдэггүй вэ? Өнгөрсөн талаар харин богих байгаагүй болохоор энэ тусдаа урлагч тусдаа шүү дээ.
Урлаг спорт өрийг нийлүүлээд байгаа юм уу? Яа Шашин төрийг шашин дөрийг бас урлаг бол ингээд жүжиглээ гоё байж болно шүү дээ. Таандарт дургу байгаа юм бол айгүй Яагаад бэ? Яагаад жүжигчин болоо. Ингээ од тоглогчдыг цуглуулахгүйгээр ингээ драфтаас босчихж байгаа миний яг дургу байгаа тоглогч шалтгааныг хэлчихлээ шүү дээ. Доортын дээр бохор үйлдүүд байна те. Тэрэнд бол дургу бий. Хоёрдугаар дээр залуу гоё тоглогч нар шээд те. Гоё гарч байгаа залуучууд ингээ муугийн сураад. Чэдэх гэхдээ Та мууг л олж хараад байгаа байлээ. Амар авах тийм. За ерэн зүгээр гэхдээ ингээд л ойлгочих. Энэ богийн ахын ярьж байгаа өөрийнх нь үзэл бодол бол ерөөсөө өөрчлөгдөхгүй. Тэр өөрчлөлт ямар ч хамаагүй шүү. Зүгээр ер нь тийм би дургуун байл. Зүгээр одоо ингээд тайр хэлээгүй. Одоо хүмүүс ингээд одоо дахиад хоёр уучих шүү. Тэгвэл одоо сайн төрийг харьцуулъя л да. Эдгээр жүжиглэж чадчих. Жүжиглэх байна сайн тэр залуучууд. Үзэж байгаа л тоглолтууд. Тийм шэймээ шиг ингээд чэд байж веби тэгэж ингээд нэсч Ганцхан ирүүгээ барьсан. За Өөр тийм байх. угаасаа Хүмүүс тайван буруу харуулдаг шүү дээ одоо та нарыг. угаасаа тэгж байгаа. Би худлаа яриаг үстэй. тэгж байгаа. Тэгж үнэн биз дээ. Тэр үнэн биз дээ. Жүжиглэхгүй тоглогч бол. би яг хэлээд байна шүү дээ. Богийн ахын хэлж байгаа бол ерөөсөө өөрчлөгдөхгүй. Богийн ахтай адилхан бодож байгаа хүмүүс юм үзлээ. Тэд нэг шүүх шиг хуурах гэдэг байгаа. Үгзэл хэлүүдийн харж байгаагаас өөрчлөгдөхгүй. Зайл сурцсан байхгүй юм. Маргаадад ямар ч нэмэргүй. Уртаал харагдана. Гэтэ ер нь босын явдал бол босын явдал шүү дээ. Угаасаа тэрийг хүмүүс харсан. амжилттай багуудыг нэг тэгж доош нь татах нэг юм. Коби моби тэгж жүжиглдэг Үзий гэсэн. ядах нэг юм байдаг. Байхгүй шүү дээ. Амжилттай багуудыг тэгж үзий ядах юм байдаг. Шалтгаан уу? Шалтгаан. Хин шалтгаан шүү. Энэ бүр жүжиг биш дээ. Шалтгаан мөн шүү. Гэхдээ шалтгаан OKC-ийнхээ өөрсдөө үүсгэснөө гэвэл өөрсдөө За яг би ч гэсэн нөгөө нэг Dynasty үеийн Golden State Warriors-ыг ер нь өөртөө амар бохор хамгаалдаг. Тэгсэн хэрнээ өөртөө ингээ нэг ялахгүй юм дээр жүжиглдэг гэл ингээ боддог л байсан. Хүмүүс тэгж ярьдаг. Ер нь хардаг. Ямар Golden State юм бэ? Dynasty үеийн 16, 17, 18 ер нь оны тэр тэгж жүжиглдэг юм. зөндөө шүү дээ. Дүрэнд Тэнгүүд Дураа тэгээд. Грэмэд Грин өөрөө тэгж хамгаалчаад эргээд тэгвэл амар одоо би тэр үеийг ингээ хардаг байхгүй. Тэр үеийг эргээд харахаар тэр нэг амар хүчтэй нэг монголчууд нэг юм өөг нь олж харах гэж хичээгээд яллагдаасаа миний хэлгээд байгаа. Миний хэлгээд байгаа юм тэр яг зүгээр. нэг окси нэг юм Муу юм сураад ирэл ихгүй. Грэний хамгаалт шүү дээ. Тэгээ уцтай шүү дээ. Алдааны юунууд байгаагүй байхгүй. Одоо зөв хүчтэй л хамгаалт гэдэг үсэ. Грэний. Эргээд өөрөө жүжиглдэг шүү дээ. ийм юм бэлээ нэг юм. Одоо богиах хэлээд байгаа үнх нь багаараа ийм сайн сакс тоглож ич тийм хүчтэй сакс тоглоод шаардлага байна. Нэмэлт байна уу? Тийм. Угаасаа сайн баг. Угаасаа сайн баг гэж тийм. Нэмэлт тийм хэрэггүй сакс хэлээд байгаа шүү. Жүжигэл тэрхгүй л гэдэг шүү. Тийм. Одоо ийм илүү баг нөөж ич. Тий, илүү баг нөөж. Тэгэхээр нэг тийм муу юм хэрэглээд дах шаардлагагүй гэдэг утгаар хэлээд байгаа шиг байна. Миний ойлголт. шүүгч хуурах гал байгаа байхгүй үйлдэл байхгүй. Ер нь бол. За тий одоо Яг зөв миний бодол шүү. Зүгээр хүмүүс өөр өөр л бодож Бүсийн финал жүжиглдэг хоёр баг ялгаа юм. Сайн тэнээс ийм харагддаггүй шүү дээ. Тийм. Харьцуулч шүү дээ. За дараагийн зүйл. Богиах төлөд өргөдлөж болчихлоо. Юу ястаа бич. Леброныг тодорхой бас Лука Ривсийг багтаа үлдээхийг хүсэж байна. За Леброныг явуулах гэдэг юм. Угаасаа явуулах нь бол угаасаа л тодорхой болсон байсан шүү дээ. Тийм. Өөр яг хуу явуулах гэдэг нь өөр баг руу явуулах юм уу? Эсвэл Леброн ингээ зодог. Нөгөө фри яг гэдэг шүү дээ. Одоо Леброны сонголт шүү дээ. Тийм, Леброны сонголт гэхгүй. Тэгээ өөрөө яг тоглолтын дараа сэтгүүлчнэр угаасаа ингээл яриад сууж байгаа. Ирэх хүчирлийн талаар маллаа гэсэн чинь бодох уу зөндөө авахцаа байна өө би. Одоо наадлаач юу гэсэн ярмааргүй байна. Гэрүүлээрээ шийдвэр. Лекси зүгээс бол Лебронд за ийм мөнгөнд дүнд ингэж тоглол гэдэг л нэг санал өгнө шүү дээ. Үлдээ гэж байгаа бол маш бага мөнгөнд дүн. А тэрийг Леброн хүлээн зөвшөөрөхгүй юу? Леброн одоо мөнгө чухал биш болсон шүү дээ. Миллионер шүү дээ. Мөнгнөөс гадна тэр чинь Леброныг харин би мөнгөийг олоход нэр өнөхгүй. Одоо жишээ нь цалинтай холбож ирээд Леброн заяа. Би мөнгөтэй мөнгөгүйтэй хамаагүй байхгүй да. Надад 10 саяын жилийн 10 саяар тоглол гэвэл надад эн чинь доромжлол санагдаж шүү дээ. Тэрэн дээр ч бас биш хаа. Зүгээр Леброн аврагын төлөө иргэшил тоглож магадгүй. Бусдаар бол тэгвэл явах юм биш шүү дээ. Өөрийнх нь гэхдээ нэг хэлсэн үг надад амар ийм сорт нөө чиг сортоо гэдэг үлээ тийг сонсогдсон шүү дээ. Энэ үйлрэл миний хувьд амар ийм итгээд үйлрэл байлаа. Би амьдралдаа анх удаага ямар нэг юм 3 дахь сонголт гэж үзлээ. Гэдэг нэг тэр чинь нэг юм өөр юм сонир мэдрэмж төрсэн байгаа. Байгалийн хөө шүү дээ одоо тийм. Тийм. Гэхдээ тэр сонин гэдэг чинь одоо гойч ээж бол муухайч ээж болно шүү дээ. Тэр хүн яг юу бодож тэр өөрт нь гоё байсан болов муухай байсан болов гэдэг байна. Гэтэ бодох хугацаа одоо хэрэгтэй. Би бүх шийдвэрээ гэр бүлийнхэнтэйгээ
ярьж гаргадаг. Гэр бүл гэдэгт нь мэдээж ихнэр нь орж байгаа. Тэгээд дээрэс нөгөө нэг дөрвөн морт ингээд Maverick Carter, Rich Paul хин юм блэ ингээд нэг гурван найз нь байгаа шүү дээ. Яг эднэртэйгээ сууж байгаа л ярьдаг ерөөсө бүх шийдвэрээ. Тэгэхээр зөвхөн мөнгөч гэх юм уу? Зөвхөн аль нэгтлийг харсан шийдвэр бол гаргахгүй. LeBron шийдвэр хизээч тийм байдаггүй ер нь. Одоо зүгээр Майами явах шийдвэрээ хүртэл зарлахтай ESPN-ийн хамгийн оргил цаг нь хизээ байна. Хажуугаар нь гарч байгаа бусад спортын шоунууд надад одоо суугуулаацлах юмуд байна уу байхгүй юу гэдгийг баг 14 хоногийн хугацаанд ярьж байгаад яг тэр нэг саний дурсан хүмүүстэй байхгүй юу? Номон дээр өөрөө бичсэн. Тэгж байгаад хинээр надаас ямар асуултууд асуулах вэ? Эфирийн цаг нь хэдэн цаг байх вэ? Хэдэн минутын турш ярилцах уу гэдэг ингээд тэгж шийдвэр гаргадаг. Ривстэй Макс гэрээ өндөр хэрэг өгөх юм бол тэгэл Лекс ирээдүйд дуусна шүү дээ. Өгөн ш 4 жил тэгэл 40-оос буухгүй ш наач. Тэгвэл тэгэл дуусна шүү дээ. Гэтэ тэр чинь бас өөр сэдв шүү. Тэгэл төрүүлгэрэг болчихлоо шүү дээ. Саяны энэ плей-оффоор тэгээд Ривс тим өндөр цалин авах хэмжээнд тоглож гэдэг Харин тийм байхгүй юу. Тэнгүүд гол нь багийн чинь номер 1 хүн наад миний найзыг үлдээ гэдэг шүү дээ. Лука ч. Тэгвэл тэгэл Лекс 4 жил жижиг. Одоо тийм шахалтанд өөртөө Одоо сайн дээр бүр ингээд бүр Яанасын солилцоо Янас дээр сан сонсоод ихэлсэн чинь Лекс гээд нэр холбогдсон чинь наад солилцоонд Ривсийг оруулахгүй шүү гэж Лука хэлж байгаа ш жишээ нь. Тэгэхээр чи одоо тэгэл Лука тэгэл өөрөө тэгэл хийчих гээд ш. хожигдол явж байгаа юм шүү дээ. Тэгээд өөрөөхөө сон. Гэхдээ ер нь бол Лекс бүр маш олон төрлийн асуудал байна. Яг аврагууд хамгийн гоё асуудал нь Лекс сүүлийн хэдэн жилээр байгаагүй цэлийсэн том цалингийн зэс гараад байгаа. Гол нь цалингийнс яг тоглогчт нь байхгүй болчихлоо шүү. Үгүй яах вэ? Одоо Хоёр тоглогч гэрээтэй байл шүү. LeBron-ы 50 сая явна. Ривс 40 өгчин дахиад 50 саяын зай байна шүү дээ. 50 сая тэгээ баг бүрдүүлэхгүй. Бүрдүүлнэ шүү дээ. Нэмээд Ривс Лука хоёр дөрөвгүй юм байгаа яваа. Кенард одоо ингээд Ривс Лука хоёр шиг хамгаалтгүй хоёр ингээд байхаар ирэх жилүүдэд явж хэцүү л байна. Би дасгалжуулагч ч юм уу багийн эзэн бол уг нь тэгмээргүй байна. Гэхдээ багийн чинь номер 1 хүн миний найзыг явуулахгүй гэдэг хахаар яах юм одоо тэгээд. Гэтэ Лука нэг удаа бүр өлөрл дундуур солигдож болсон. Лука бас цуг явуулж болно шүү. Лукаг солихгүй л дээ. Тийм шийдвэр байж болно шүү. Янасыг авчраадгүй. Одоо би нэг багийн эзэн заяа. Янасыг авчирна. Тэгээд өөр одуудтай уулзахдаа Янас манад ирж байгаа. Тэгээд эднэр явж байгаа. Чи ирэх үү гэвэл Лука байхгүй, Ривс байхгүй, LeBron байхгүй. Тэгээд Янас тайр дээр баг босгоно гэвэл дахиад нод ирчих واخхой. Тэгээд ийм том багийн хувьд бол нэг ийм 4-5 багийн менежерүүдийг хөдөлгөөд ингээд янз бүрийн хөдөлгөөн хийж болно зүгээр. Гэтэ хэцүүлтэй. Маш хэцүү. Маш хэцүү. Яг тэгэхээр чөлөөт агентаас одоо тоглогч авах юм айгүй хэцүү болж байгаа. Харин тийм. Энэ зүүнний хамгийн том чөлөөт агент LeBron гэж бодохгүй. Тэгэхээр одоо Лекс дөрөв 4 жил жижиг. Ривсийг авч үлдүүл өндөр дүнгээр авч үлдүүл. Үлдвэл. Тэг ер нь жоохон хэцүү л байх гэдэг. 40 сая юм уу 50 сая гэрээ. Гэтэ мэдхгүй одоо яаж хийж байгаад зүгээр мөрөөдлөөр гэж бодоход Янас ирээд Лукатай Ривстэй бол нөхцөл байдал өөр шүү дээ. Ривс бол ер нь 2 6 дахь тоглогч байхгүй. Ер нь Ginobili байхгүй. Ер нь тэгээд Лука ч гэсэндээ одоо ухаантай байвал нэг амар найзыгаа багтаа авч үлдэн гэхийн оронд багтаагаа авраг авч үлдээгээд гэрээ мэрэг нэг айгүй хийчих тийм 30 30-аар явуул. Авч үлдэж болно 30 муучаар хийчихвэл болж байгаа. Цалингийн зайгаа бас Одоо үлдээгээд. ингээд Лексэн талаар ярихаар тоглогч нар дээр л яриад байна тий. Тасгалжуулагч бол гайгүй юу. Гэрээд их бол сайн байсан гэж бодож байна. ирээд ярихаар нас тасгалжуулагч ч юм уу тийм үү ярих хэрэгтэй л гэж би зүгээр асуусан шүү. Одоо нөгөө Лексийн Rockets-тэй хийсэн цувралыг харахад сая OKC-тэй хийсэн цувралыг харахад дандаа нэг юм өөрчлөөд боломжоор ямар ч хэлсэн потенциалтай үзсэн. Тэгсэн. байгаа бүрэлдэхүүнээрээ хамгийн сайнаар Өөрт гарт байгаа хүзрөөрөө хамаг чадлаа л хийсэн. Тэгсэн. Зүгээр яг энийг гаргаж ирэхдээ би асуусан шүү. Rob Pelinka бол биш шүү дээ. Одоо энэ Эжэм Мичл чинь 3 дугаар төргийн 28 дахь сонголт байз. 2 дугаар төргийн тий. 2 дугаар төргийн тэгэн гурт хэнийг Dalton Connect-ийг хідээр авлаа. Одоо тэр хүнийг ашиглаж чадахгүй сэлгэнээрээ суулгаад. Тэг дээр болоо нэрэ. 20 15 шүү. 15 Үгүй бүр лотоноос хоошоо 17 8 ч үлээ. За тийм л байгаа. 17 Сүүлбэр 20. Тийм байна. Тэгээ харахаар бас менежерийн ялгаа байгаа юм. Гэхдээ Rob Pelinka бол өнөөдрийн энэ багийг чинь бүрдүүлсэн хүн шүү дээ. Тийм ээ. Лукаг авчирсан хүн шүү дээ. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. LeBron-то гэрэгийг сонгосон хүн шүү дээ. Лука тэгээд ирсэнгүү дээ тий. Эсрэг одоо LeBron-ы эсрэг шийдвэр гаргах гээд байж байгаа хүн шүү дээ. Гэтэ яг ер нь зүгээр бид нэг юм бол биш л байсан байна. За яг сакс дээр бид нар ярьж болохоор ер нь өнгөрснийг шүүх утгагүй юм байна л тий. Тухайн нөхцөл байдал тэр хүн за Лукаг одоо авч шин энэ хүнийг одоо таргалан ч гэдэг юм уу гимтэн ч гэдэг юм уу эсвэл гэрээ авчаад
энэ тоглолт нь унаж гэдэг юм уу тооцоолохгүй шүү дээ. Тухайн үед ямар байгаа тэрүүгээр л авдаг тий. Тэгэхээр драфт хийхдээ ч гэсэн юу гэдэг тэгж л авч байгаа байх. Зүгээр яг тооцоололтууд мэдээж явагдаж байгаа. Гэхдээ ирээдүг бол хийж таахгүй болохоор өнгөсний шүүвч авах утгагүй юм шиг байлээ. За Lakers одоо тэгээ энэ зам бол нилээ юм. Одоо ингэ дуусч байгаа шүү ярих. Ганц юм хэлийг нэ. Одоо ингээд Лука SJ хоёрыг харьцуулъя л та хоёр багийн лидер гэдэг тий. Тэгэнгүүт Лука ингээл нэг юм асуудлууд гардаг штэ. Нэг шоу, цэнгэний, PV хуудаг муудаг юмнууд байдаг. SJ хизээ штэ гэж явдаггүй. Гүр ингээд ерөөсөө ууж идэхтэй тийм наргаа цэнгээ байхгүй харж бичлэгээ үзлээ гэдэг төрлийн хүн. Лука болохоор Лукаг муу задаа гэдэг байгаа. Хүний бэртэл гинтэлтэй байх чинь мэрэгчлийн тамирчин өөрийнхөө хувийн бэлтгэлийг яаж ингээ хангадгаас нь харагдаад байгаа байхгүй. Хоёр баг зөө. Тийм хувийн хандлагаас нь хүнээс нь харагдаад байгаа. Та нарын хоёр баг сая туллаа тий. Нэг багийнх нь хамгийн гол тоглогч байхгүй. Нэг багийнх нь хамгийн гол тоглогч байгаа. Тэгээ тоглолоо. Бүх тоглолтууд ойрхон боллоо. Сүүлдгээ баахан маргаан гарлаа. Зөндөөл юм бол яриа гарлаа тий. Би Жэжэрэдик тултал үзсэн гэдэг чинь л тэр байхгүй. Тэгэхээр энэ Lakers гэдэг багт боломж байсан гэдэг нь харагдаж байна үгүй юу? Харагдахгүй. Тэгвэл одоо дараагийн зүйл гоо. Ямар ч тач төвдөө эзэж бараагүй шүү л гэж хэлмээр. За Миннесота Сан Антониус Тэнд чи яаж барах юм те юм. За эцэст нь дууслаа. Үнэхээр дийлсэнгүй. Миннесота тодорхой байсан л дээ. үнэхээр сайн баг юм. Миннесота бол зүгээр нөгөө талд нь үнд гүцгэсэн. Нөгөө талд нь үнэхээр бүр утгагүй сайн л да. одоо энэ тоглолтын энэ цувралын 6 тоглолтын дээр бүгдэн дээр нь дандаа шүүлтийн асуудал маш их гарсан. Гэтэ яг нөгөө цуврал шиг их яригдахгүй байхгүй. Одоо жишээлбэл Крис Финч дасгалжуулагчлаа ингээл Вембиг сайн харахгүй байна. Шүүгч нар Вемби дээр айгүйх. Одоо тэр нөгөө 12 хаалтын асуудал дээр ч юм уу те. Дөрөв нь бол биш байсан гээл. Яг гол тендинг гэж юм уу. Ер нь нэг тиймэрхүү. Тэр гол тендинг байдаг дээ. Яг Шүүгчийн ярилцлагыг тоглолтын дараа зөндөө л ингээд тоглогч нар ер нь яг тэр хаалт маалт бол байсан байгаагүй тэгэл хожигдсон шүү дээ угаасаа. Тийм спорт хожигдсон л доо. Хожигдсон Тэр бол тийм том асуудал шүү. Яг түрүүний нөгөө сэтврүүгээ дахиад ширхэх гээд ах шиг байна л та. Явуулт молтоо. Тэрнээс ч бол шал ялгаатай байхгүй. Нүдэ бооцсон юм байна. Тоглолтын хувь заяанд нөлөөсөн юм уу гэдэг зүйл шүү дээ. Тийм шүү дээ. Гэхдээ энэ дээр баг гэхдээ Миннесотагийн талд илүү шүүгээд чочгооргүй юм байлээ л. Тэгээ дандаа тоглолтод олон зөрүүдэд дууссан шүү дээ. Тийм. Тэгээ одоо өнөөдөр бол жишээ нь гол ялгаа энэ Стефан Кастл дээр гарч байгаа байхгүй. Яг нь Миннесота нэг 2 хорны нэгийг сонгож байгаа. Гоберийг Кастл дээр тавьж байгаа байхгүй юу? Арай нөгөө шидэлтэй алдах магадaltaй учраас Кастл. Тэгсэн чинь зүгээр ихний үеэс эхлээд тэр 3-4 удаа 3-аас хийгээд эхэлчихэж байгаа байхгүй юу? Төлөвлөгөө нь ерөнхийдөө хэрэгжээгүй л гэсэн үг. Хамгаалалтын төлөвлөгөө. Уулын Дэбер үлс гайгүй сайн баг шүү дээ тий. Муу заадаа Тэгээд дээр нь жолдож байгаа юм. Гобер Рент 2 нийлээд 12-оос 1 гэж товтлоод нийлээд 2 3 оноо лөө. Нөө Жикс амрын амгалч ийм нөхгүй тий. Баларж байгаа шүү дээ. Одоо та нар бүр баларн зэ. өнөөдөр самбар нь 60-29 байсан. Харин тийм. Аимшигтай юу? Юу гэсэн үг юм бэ? Чи плей-оффын 6 дахь тоглолтоос. Тэгэхээр л харин зүгээр Энэ ерөөсөө тэгээ нөгөө хамгаалалт Spurs гэдэг үг л утгагүй. хамгаалтын төлөвлөгөөг нь л энэ Стефан Кастл байхгүй болгоо ажил өнөөдөр бол. Нөгөө Гоберийг нь Вемби дээр биш Кастл руу илүү хамгаалуулж тоглосон ч ерөөсөө шидсээр байгаа дуусгачлаа. 18 удаа 3-аас оруулсан шүү дээ өнөөдөр Сан Антонио. 38-аас 18. Тэгээд энэ плей-офф эхэлснээс хойш Дилэн Харпер, Стефан Кастл хоёр ч 3-аас 50-аас дээш өвтө шидэд байна. За одоо Spurs-ыг бид нар тэргүү дараагийн цувралж дээр энэ өнөөдрийнхөө дугаар дээр ч ярих юм чинь товчгоо энэ Миннесотагийн талаар ярих. Одоо энэ баг яах юм? Одоо тэгэл Одоо бодзол толцлоо шүү дээ. Харин тий одоноос цааш явах одоо нөгөө Рокстон тулцсан баг болчиход байна шүү дээ. Одоо яг энэ бүрэлдэхүүнээр бол Денвергээ барахгүй. За Оксиг барахгүй. Одоо Spurs-ыг барах юм л цаа. Дэнүрийг барцсан шүү дээ. Гэхдээ одоо дараа жилээс Дараа жилээс Дэнүрийг дахиад барна шүү дээ. Тэр нь ренталт бол бас асуудал байгаа хаа тий энэ цуврал дээр таравхан л байлаа шүү дээ. Ер нь багийн 2 дахь лидер гэхэд болвол яригдах хэрэгтэй хүн. өнөөдөр жишээ нь 2 оноотой 3 оноотой дуусч байгаа байхгүй. Тий. Нэгдүгээр үед нэг тогсон. Тэгэл оноо аваагүй гэж. Тэгээ Гобер нь 0 оноо. Оноо аваагүй бас. Нийлээд 11 давталгаа алдаж нэг л давталгаа хийсэн. Гобер ч мөр бараг самбарч аваагүй шахууд тоглосон шүү дээ. Тэгээ энэ Дилэн Харпер Кастл гэдэг 2 руки софомор 2 тоглогчид л алуулчлаа. Өнөөдөр бол. Яг мэдээж Шампани, Фокс, Васел гээд маш сайн шидсэн л дээ. Мисмач байхгүй гоос дээ. Одоо багууч ингэдэж шүү дээ. Эсвэгийн муу хамгаалагчийг заслан дээр солиод авталдаг шүү дээ. Тэгэх боломж байхгүй. Spurs дээр тийм боломж байхгүй. OKC-д бас тийм шүү дээ. OKC Spurs хоёрт ер нь яг тийм. Сул талгүй юм шиг.
мисмач үүсэх боломжгүй. Өкөсөө эдрийг бол жижиг л дээ. Тэг арай жижиг гэн учраас үлрэл тарин хоорондоо нөгөө тоглолтод харахгүй эвгүүтэйдсэн байхгүй. Вембигийн тохиолддгийг ярихгүй юм уу? Тэр тэгэл Одоо тэгэл шаардлагасан юм байна. Нүүр царай болсон хүнээ хинч плей-оффын тоглолтод Адам Силвер байтхаа манай Дэвид Стерн байсан ч банддгүй л байхгүй да. Entertainment business штэ. Одоо тоглолтын сүйдчил амар хэцүү заяа. Тоглолтын яг Тэр бол буруу үйлдэл мөн. Тийм. Гэтэ цувралд нөлөөлөх шийдвэр гаргачих юм бол лиг өөрөө шүмэлдэрдэг байхгүй. Харин чинь лигийн нүүр царай Барселоныг онцлоод хэлэхэд Тэр хэдэрийн тоглолтод хөөгцсөн тэгэл болох. хэдэрийн өндөр тоглогч болохоор гар ингэхээр нөгөө бусад тоглогчдын нүүрэн дээр очиж. Гэтэ тэр бол бараг санаатай харж байгаа тохиолдсон юм байсан. Маргаан байхгүй Вембигийн буруу. За тэр хөөгдгөн ч зөв байсан. Тэгтээ тоглолтоор шийтгэх үү гэвэл шийтгэх ёстой байсан. Үлрэлийн тоглолт байсан бол нэг 5 тоглолтоор ч юм уу шийтгэл байсан. 5 бойлын 2 тоглолт. 2 тоглолтоор ч юм уу тий. За тэрэн дээр угаасаа хин хилцсэн байлаа. Тэр тэгээд Хилцсэн байсан. Перкинс үлээ. За байрын солиод үз. Хэрвээ Насрид Вембиг тохиолдсон бол тоглолтоор шийтгэх байсан уу гэж байгаа байхгүй. гэхдээ Вембиг шийдчихсэн ч гэсэн хожихгүй шүү дээ. Яг үнэн тий. Дийлэхгүй шүү дээ. Нэг үнэн тэр шүү. Яг цуврал нэг ганц хоёр Вемби байхгүй бас юм шал өөр байдаг л да. Одоо Гэхдээ 7 коммент тоглолт руу сонхол байсан тий, баг. жоохон сонирхол байсан. тий. Гэхдээ хожихгүй шүү дээ. Эцсийн дүнд бол хожихгүй л тий. Тэр Тэр тэгж чинь бас нөгөө л байна. нэг новшин хэрвээ болчиход байна л та. Тааш тэгж түгээр нь ихэнх хүн тэгж бодож байгаа хөө. Тэ. Тэгээ Насридыг хэрвээ Вембиг Насрид тохиолдсон бол Насридыг дор хаяж нэг плей-оффын тоглолт өнжүүлэх л байсан. Дараагийн тоглолт яг өнжүүлж магадгүй л. Айгуу хөө өнжүүлэхгүй л гэдэг. Тийм тохион Гэтэ яг бид нар тэрийг бас мэдэхгүй л Харин чи амар хоёр талтай амар ядаргаатай юм байхгүй юу? Вемби учраас тэгсэнгүү гэдэг нэг тал. Нөгөө талдаа тэртээ тэр хүн чинь тэр тоглолтоос хөөгдөж чийтгэл авцсан гэдэг нэг өнцөг байгаа байхгүй. Тэгэхээр наадах ч одоо бас нөгөө шүүгч биш болохоор За Спорс таандараа. шийдвэр гаргах. За тэгээ Саутоны Спортсбок 2017 оноос хойш анх удаага бүсийн финалд шалгарахаар болж байна. Үлрэлийг 1-2-оор дуусгасан хоёр баг нь хоорондоо уулзрахаар боллоо. Нөгөө Каваийн гимтдэг жил биш Тийм үү? шүү дээ. Warriors-тэй таардаг. Тэрнээс яг тэр жил баг. За бочуулаа гинөө. Шагаа. За бочуулаа нөгөө хөлийвдэг үү? Тэ? Тийм. Кавай гэдэг. Тэр харин мөн тий. Юм баха. Тийм шүү дээ. Тэгж гимтэл тэгээд дараа жил нэг тоглохгүй байж ирсэн аа. Тэгээд Торонто руу явцдаг шүү дээ 19 онд. Сүүлд гэхдээ за баг 17-8 онд Rockets 1-2-оор гараад Rockets Warriors 2 тий 1-2-оор гарсан 18 хоёр баг нь баха. бүсийн финалд учирч исэн тохиолдол байгаа тий. Одоо л яг гэхдээ нөгөө нэг саксны үзэгчд үлрэлийн турш хүлээсэн суурлаа үзэх гэж байна да. Одоо бид нар угаасаа нөгөө энийг л үзхийг Хурдан болчоосоо л идсэн шүү дээ. энэ хоёр л гэж ярьж илаа шүү дээ. Угаасаа тэгэл болох юм болдгороо л яг таарлаа. Талбайн давуу тал нь OKC-д бий. Тэгээ одоо юу болох нь вэ? Гэтэ үлрэл бас талбайн давуу тал мал баг хамаагүй шахуул юм Тэр бол болчихсон хамаахгүй болцсон юм билээ. Одоо энэний араас гарах тэр статистик дээр бол юун дээр харагдана. OKC-ийн талбайд 3 тоглосон юм билээ шүү дээ. Харин тийм. Тийм шүү дээ. Дарлуулсан шүү дээ. Одоо ч дарлуул нэр. Яг зүгээр зөвхөн Ази ондоо мондор гүйж л хожиж энэ зураг хожихгүй сайн явж нөө. Одоо тэгтээ харин би За бас тийм яриад байгаа шиг амархан цуврал болохгүй. За би даяар нэг юм хэлээ. Энэ хоёр тоглоод ингээд цуврал дуусан. Та хоёр дараа өдөр дахиад сууж шүү. Эвдээ нэртэй байгаа. яг би эндээ нэг жоохон уучлах орон зай үлдээг. Өнөөдөр ч бас та нэлээд шир үзчих шүү орондоо. Тэгээд би бол энэ цувралд нь шүү дээ. J-Dub бол одоо яг өгүүлэгдэнэ. Хэрвээ тоглохгүй J-Dub бэлэн болсон. хийж ярьж байгаа. Ирцэн байгаа. Ер нь бол Ирээд сайн нэг Legacy тоглолт эсрэг цуврал дээр ирэх гэжсэн. Тэгээд цуврал аль хэдийн 3 тэг болсон учраас амар сонголтыг хийсэн. Бүсийн финал дээр ер нь бол баг ирчих Тийм байна. мэдгүй ийм амар хамгаалтын эсрэг ийм амар ачаалттай цуврал дээр би бол J-Dub тэгж 7-гийн 7 тоглолт руу орж чадах болов гэдэгт тэр бол эргэлзэж байгаа шүү. За улиралд энэ хоёр баг капын тоглолтоос шалтгаалаад 5 удаа тоглосон юм аа. Ердөө нэгт нь OKC хойжсон. Үнэн. За сүүлийн тоглолтын үр дүнг бол харах хэрэггүй бах. Ягаад тэгэхээр OKC бүх тоглогчдоо амраацсан тоглолт байсан. Гэхдээ 10 онооны зөрүүтэй гайгүй туссан шүү. За тэгээд дээдлийн эдэн тоглолтууд одоо OKC-гийн нэг хойцсон тоглолтын дээр бол J-Dub эргэж ирээд форма олоод айгүй сайн тоглосон ч хойцсон. Тэгэхээр J-Dub-тай бол би нэг хүмүүсийн яриад байгаа шиг сул талтай Гэхдээ би бол нэг спорт амар даваа маа гэж угаасаа бодохгүй байгаа шүү дээ.
Яг матч ап таардгүй нь үнэн заяа. Бүр нэг тийм амар давуу бол биш шүү. Спurs бол. Тэр амар даваа шүү дээ. Тэр бол Гүүштэй. Одоо Байр болгон Вембиг дээрээ даваа шүү дээ. гүү шүү. NBA хэмжээнд заяа Вембиг хамгаалж зогсоож чадах хүн хэн байна гэвэл би чэтэй л гин. Наач бол хотлоо шүү. Чэтээс өөр хин чадах юм. Одоо тэгээ чэт л үзүүлнэ шүү дээ. Чэт чадахгүй ер нь өөр хинч чадахгүй. Яг хүн чадахгүй. Гэхдээ нэг арай чадах потенциалтай ганц хүн чэт мөн бидтэй хахад тэгэж үнэхээр бодохгүй нөө. Яг одоо хамгийн дөхөл юм байна. Харин тийм ядаж дөхөн гэж бодож байгаа тийм үстэй. Яа нурууны өндөр хөдөлгөөнөөр жоохон дөхөн л жийдэл юм. Тэгээ нөгөө багасаа шартаа үздэг байсан нөхөр нь нэг чинь. Тийм шүү дээ. Одоо энэ хоёр чинь би бинийгээ үнэхээр үзэхгүй хоёр хүн байгаад байна. Тэгээ чинь ривалыг бол одоо л бид нар харах. Тэгээ энэ саяны удирдлагын 5 тоглолтод хин нь ах нь вэ гэдэг нь бид нар ер нь харсан да. За нэг зүйл айгуу сонирхолтой болчих. Шэйг одоо Кастл Харпер яаж хамгаалах вэ гэдэг их сонирхолтой чи тий. Тий. Гол нь тэр. Тэр хоёр уус гоё хамгаалдаг да. Уус хамгаалдаг. Шэйдэр ер нь одоо яг даблтаж бол мэдээж очино. Гэхдээ тоглолтын ихэнх хугацаанд бол очихгүй. Яг игцтэй Кастл шэйдэр бол хямраа шүү. Одоо харин яг тийм үед л JW хэрэгтэй болчих. Харпер харин жоо хатуудч магадгүй тий. Харин юу болохоор алдаа шээ алдаа нөө жүжигээрээ тий. Одоо Эжа Мичлийг сая Лекерсийн цувралд бүр ингэж гоё плей-оффод ийм сайн тоглохыг хараагүй бол би JW-гүйстэй бүтэхгүй гэж хэлмээр байна. Эжа Мичл одоо Спурсийн орж чадах хүн байна гэж би бодоод байгаа байхгүй юу? JW-г орлох боломжгүй. Ялангуяа Эжа Мичл шиг жижиг тоглож орлох боломжгүй байхгүй та. Одоо Спурсийн урд хамгаалт чинь одоо юу Лекерстэй харьцуулшгүй шүү дээ. Бурхан. Лекерсийн урд хамгаалт чинь нэлээд нэгдүгээр амар хөдөлгөөн удаатай хөлч байлаа шүү дээ. Тимэтийн тиймтэй биш. Тийм. Гүг одоо Эжи Мичл юун дээр анзаарсан Миннесота дээр Эдвардс яаж хэцүү байгааг харсан. Одоо Эжи Мичл энэ плей-оффын ер нь амьдралынхаа хамгийн хэцүү хамгаалтаа одоо нүгэр тулна. Мичл байхгүй. Тий, одоо нөгөө саяны 18.8 оноо гэдэг статистик бол бүр хол буурна шүү. Одоо бол хайр байхгүй. 10 ер нь 10 л төгрөгөөр байвал сайн гэсэн үг шүү дээ. Шийдвэрлэх мөчөд ерөөсөө сандардгүй амар тайван байж чаддаг. Дээрээс маш бага алдаа гаргадаг тоглогч байхгүй. Сая Лекерсээр цувралд бөмбөг алдалт нэг. За зүгээр би одоо зүгээр ингэж асуусан. Яг тийм их даваа талууд байгаа шүү. Тэр муу тоглолт гэж бид нар угаасаа мэдэхгүй шүү дээ. Энэ хоёр баг зүгээр яг өдөө үрд байснараа хоёлоо ингээд 100% тул тоглоё гэж бодъё. Хин нэг гимтэн. За J-Daft-тайгаа хин нэг гимтэн бэлтгэхгүйгээр ингээд тэгэх юм бол аль баг нь очих вэ? Спurs гэж шүү дээ. Хангалттай. Би тэгэх юм бол OKC л гэж бодож байна. За шалтгаан нь хэлчихсэн. J-Daft-тай. Тийм. Тэгээд яагаад? Тэр удирдлагын тоглолтоос даваад нь юунд авах юм? JW одоо формтой хэрвээ орж ирвэл өөр байх болох. Түүнээс улирал JW ер нь тоглосонгүй шүү дээ. За бог ах. Би бол бүх талаараа илүү гэж бодож байна. Хамгаалт илүү, саксны тоглож байгаа агуулгаараа илүү. За чи юу ярмаар вэ? Коуч нь илүү. Тэгээд бүр би коуч төр нэг илүү гэж бол Билл Джонсныг илүү арайчтай авраг авцсан. Та нар OKC төлж гэж ярина сте. Сайн асуулт. Тийм. Шалтгаан нь. Ер нь chemistry талаасаа бол Маккен ирснээс хойш та нарын уур амьсгал бүр супер өөр төвшөнд очсон гэж би бодож байгаа. Тэгээ одоо ингэ Маккений шидэлтүүд одоо шидэлт юунаас шалтгаалдгийн гурт бид нэр сэтгэл зүйтэй амар холбож тайлбарладаг шүү дээ. Багийн сэтгэл зүй уур амьсгал гоё аваа болохоор Маккенд бусад тоглогч нар аягүй сайн итгэж, залуу тоглогч гэлтгүүгээр аягүй их боломжийг олгож сул гаргаж шидүүлж чадчихин. Тэгэхээр тийм байдлаараа яахгүй хаа тийм амар хүмүүсийн яриад байгаа шиг тийм амар Спурс шууд улирлын тоглолт хамаагүй гэж улирлын тоглолт плей-офф хоёр ямар ч хамаагүй гэж ярьдаг хэрнээ яагаад энэ хоёр дээр тэгж ярихгүй вэ? Гүү энэ дээр юусэн улирлын авах бүхэл аврах байхад нэг нь өнгөрсөн жил хаана байлаа. Тийм зүйлийг ялгаа бас байгаа шүү гэж ярьсан бол одоо наа чи харин саяны улирлын тоглолт плей-оффтой одоо хамаагүй гэж ярих юм бол харин бүр Спурс талтай юм шүү. Харин тийм. Би ингэж бодсон байна. Энэ улирлын Спурс ингээл анх тоохгүй шүү дээ. Тэгээ улирлын нөөр ингээл тоглолтыг үзээд байгаа. Эднэрээс ингээд бүх потенциал ингээд байгалийн өгөгдөл одоо тамирчдын те давуу тал мал ингээд Спурс аюу гой байгаа байхгүй. Залуучууд одоо те Harper, Wesley одоо хэм мэдээ. Шампион бүгд аюу гой нуруулдаг бие өгжил сайтай те. За энэ ингээд гой залуучууд байна. Эдгээр ингээд тоглож чадах нь үгүй юу гэдээ харж байгаа. Тасалжуулж маш гой тоглолоод байгаа байхгүй. Ингээд агуулга сакс тоглож байгаа агуулга те. Pop бас байна. Тэ pop байгаа шүү дээ. За бүгдийг хэлж байгаа те. Тэг ингээд хамгаал тэгээ бүр өөр төвшөнд байгаа байхгүй Спurs. За тэгээд за энэ чи плей-офф залуу пакталтандаа гэж харж байгаа байхгүй те. Тэгээ плей-офф руу ороод ирэнгүүт тэгээд ихний шатцаа ойлгомжтой те. Сайн Миннесотад хийсэн тоглолтын дээрээс агуул хамгаалт дээрээс алдаа мал дээрээс байхгүй байхгүй. Байрны шижил мижид одоо юу гэдэг те.
Яг одоо тэр нэг бөмбөгний шилжилт, хамгаалтын шилжилт, сул талбай шилжилт гэдэг ингээ нэг юм шилжилт чинь ингээ нэг юм янз бүрээр явж байгаа шүү дээ. Тэрэн дээр Спurs нэгдүгээр Окусиихээс ерөөсө хоцрохгүй байх. Давхар хамгаалт авахгүйгээр нэг эсрэг нэг аваад ингээ хоцрохгүйгээр хамгаалж чадчих байх. Тэгээд биеэр арай том байна. Свич хийгдсэн ч гэсэн нэг тийм мисмач үүсэх байрлал бол ер нь ховор. Физикал илүү байна. Та нар яагаад би та нарын дутуу үлдээд байдаг бол уртлын дандаа жижиг. Тэгээд ингээ ярихаар зүгээр яг биеийн хувьд бол мэдээж энэ хоёр багийн илүү баг нь бол арай өндөр Спurs болчихж байгаа. Зүгээр одоо тэгтээ хулангийн ярих гэдэг өнцг нь жоохон гүнлөө орох юм бол авраг авч үтсэн туршлага гэдэг чинь одоо нэр л яриг. Тэр нэг арай өөр юм байна. Шийдвэр гаргалт. Миний хэлгээд байгаа тэр байхгүй. Одоо тэрэн дээр өгсөн бол арай илүү. Яг тэр эцсийн мүжцэн шүү дээ. Одоо Азианда мондоо нэг шийдвэр мэдрэл орж ирдэ шүү дээ. Тоглолт чинь нэг сүүлийн 2 минут зөө. Тэрэн дээр л жоохон дутчихгүй ер нь Спurs ажиллаж. Тэрэн дээр бол мэдээж өгсөн арай илүү. Угаасаа илүү. Бөөрөх юм хэлэх гээд байна л дээ. Би яг Окуси J-Dub-тай бол шүү. 7 тоглолтод J-Dub 90 саруул тоглолвол Окуси давталтай гэж бодож байгаа. Гэхдээ J-Dub тех магадлал нь надад бол айгүй бага санагдаад. Ялангуяа одоо ийм зодонтой цуврал болох гэж шүү дээ. Угаасаа ойлгомжтой. Ийм нөхцөл J-Dub-аар 7 тоглож чадах уу гэдэгт эргэлзэж байна. Тэгээ би нэг л юм зүгээр хүсэж байгаа энэ цувралаас. Энэ угаасаа амар гой цуврал юм хаашаа. Энэ бараг 7 тоглолт руу хүрэх байх угаасаа. Хүрээсэй ч гэж бодож байна. Угаасаа ер нь хүрэх байх. 6 дуусгах. Амар гой цуврал болон зүгээр нэг л юм. Энэ цуврал дээр л түрүүний тэр нөгөө ярьжсэн тэр шүүгч мөгч гэдэг арай л бити олон гараасаа. Харин тий. Одоо тэр бити гараасаа. Шүүгчдэр дээр самбар. За 6 тоглолт. Спurs. Амгаа. Би 7 тоглолтод хүрээд энэ жилдээ уг нь зүрх сэтгэл бол Спурсыг хочжоосоо гэдэг юм шүү дээ. Гэхдээ яг нэг сая тэр Вембигийн тохиоддаг энтер чинь бас нэг юм жоохон игзэгтэй үед нэг хүн өөрийгөө жоохон хянах чадвар алдах тийм мэдрэмж надад өгч байгаа байхгүй юу? Хэдийгээр энэ хүн үнэхээр супер хүн ч гэсэн. Жоох хүүхдүүд нь харагдж байгаа юм. Тэгэхээр нэг баг зэрэг туршлага жоохон энэ жилдээ дутах байх гэж бодоод 51-49 юм да. Ер нь Окуси. За хулангаас юуг нь асуу. Зүгээр хідэн тоглолтон дээр. Гэтэ яг зүгээр Спурсийн тоглолт нь бол хожих магадлал гэсэн өндөр шүү. Өндөр маш өндөр. Би бол зүгээр нэг J-Dub үнэхээр сайн тоглоод 90 саруул ямар ч сан гэмтэлгүй энэ цувралыг дуустал явах юм болвол 7 тоглолтонд Окуси л гэж бодож байна. Туршлага, талбайд даваатал гэдэг утгаараа. Түүнээс ер нь бол Спурс бол үнэхээр айж бутлаар байлаа шүү дээ. Спурстэй хожчихвол гоё л яг цаашаа зүгээр айж. Гэтэ одоо нэг Окуси л гэж өгье би бол. 2008 төв байдаг шүү дээ. Төвдөө Спурс илүү. Одоо ер нь ийм байна. Дэлхийн ертөнцид хамгаалтны Спурс 2008 онд би байхгүй бол Спурс Лос-Анжелесийн Лейкерсийг дэмжиж дэлхийн тэр чигээр байхгүй шиг юм болж байгаа. Тэ? Одоо бол дэлхийн сагсан хүмүүс сонирхож ихэнх нь Спурсыг хожоосоо л гэж хүсэж байгаа. Юу угаасаа 29 багийн эсрэг нэг тоглох чинь шүү дээ. Гэтэ яг ийм нөхцөл байдал үүссэнийг би бас жоохон гайхаад байна. Ийм нөхцөл байдал харин түрүүний бог ах хэлээд байдаг нөгөө бохир тоглолтоос багхгүй юу? Яг бохир тоглолт шиг бас хитрхи сайн баг байгаад байгаа шүү. Нэг талаасаа тийм нөгөө талаасаа сая ер нь бол тэр юу штэ. Тэр Окуси сайн байж яагаад жүжиглээд байд юм бэ гэдэг. Тэрнээс болж Окусид энэ жил би л өмнө хизээч сонсож байгаагүй байхгүй юу? Окусид ингээд ургуу мургуу гэдэг юм. Тэр тоо бүр эрс нэмэгдчихлээ энэ жил. Яг тэднийх нь бас бид нар ч нөлөөлөл юм л да. Бид нар ярихаараа нөгөө доорт ингэдэг эднийх нь жүжиглдэг гэж үнэн юм чинь яах юм. Харин тийм ээ. Тэмдэг үлдүүлээ доорттой. Бүтэн YouTube дээр доортын бохир тоглолтуудыг тавиад бүтэн хайлайт completion гэдэг одоо completion-ыг хайнгууд. Гэтэ яг энэ плей-оффт яг доортын тим үйлдэлийг та нар олж харсан. Энэ плей-офф биш байхгүй зүгээр. Тийм л дээ. Гэтэ ер нь олж харсан юм уу? Гүү харин энэ жилдээ биш байхгүй. За гэтэ ер нь бол та нарынхаа маш их зүйлийг засаж залруулж чаддаг бас баг шүү. За одоо хулгай шүү дээ. За энэ түрээ тэсэг хугацаанд бигээрээ засварлуулаад дараагийн хэсэгтээ бид нар дорнодын талаар ярилцсан. Нэвтрүүлгийн ивент тэтгэх Цасан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Ярин тавтамжаар үзэгчтэй баазар удирдлагын 29 дахь дугаараа та бүхэнд хүргэж байгаа нэвтрүүлгийн ивент тэтгэгч Цасан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola хамтдаа төрүүлж алхах нь Unitel Group бидэнтэй хамтран ажиллаж байна. За үргэлжлүүлэн бид нар дорнодын талаар ярилцах ёстой байгаа хамгийн ихэнд дууссан цуврал буюу New York Knicks Philly-ийн дөрөвт тоглолтын тайминг арайж ингэж бодсон гэдэг. Бостоныг хожиж гарч ирээд шүүртүүлсэн Philly. Lakers бол яаж нэг ойрхон бас нэг хил амтай дуусчих. Энэ хил
Хэд авч гарсангүй шүү дээ. Уушаа. Болгостой болгоор болж байгаа юм шиг Гэхдээ надад бол тэгж санагдсан. Эмбид үнэхээр өмнөх цувралд хүчээ шавхсан юм шиг Бензин санагдсан. дууссан. Угаасаа бүгдийн л бензин дууссан. Тэгээ яаж Жоохон бензинтэй юм уу? тийм шүү дээ угаасаа. Яг хоо байж Энэс хот явж үзээгүй юм чи угаасаа каретаа идэрч байна. Яаж яах төөрхий ямар мухалж байна. нөгөө талд нь Нью-Йорк бүр хамгийн пик үе дээрээ таарчлаа. Тэглээ. Яг тэглээ. Форум тэр багийн тоглолт хамгаалалт. Нью-Йоркийг Атлантаас ирээцэн. Тийм ер нь баг тэгшиг бол. Хоёул Нью-Йоркийг муулжсэн дээ өдөр. Харин тийм ээ, Нью-Йорк ч баг финалдаа ингээл ер нь гараад ирэх юм шүү дээ. Одоосоо Christmas гимээр гарна шүү дээ. харагдлаа. Францын хэлжсэн байхгүй юу? Нөгөө Атлантад нэг эвгүүцсэн шүү дээ. Тэрний ард дээрээс Францын ярьцлаган дээр тоглолтын дараа хэлжсэн. Эхний шат ингээд бидний хувьд маш хүнд цуврал болж байна. Гэхдээ энэ бол биднэрт маш сайн. Эхнээсээ ингээд нэг зовлон үзээд те асуудлуудаа ингээд бидэнд одоо цэгцлэх юм боломж гарч ирж байгаад бол баяртай байна. Тэгэхээр энэ бол бидний дараагийн цувралуудад бол маш хэрэг болно гэж хэлсэн. Яг л тэргээрээ л боллоо. Дэглээ. Тэгээд Carlton Towns гэдэг тоглогчийг хулан яг их аятайхан тоглоод эхэллээ гэсэн. Карт ер нь драфтын номер 1 шиг л болчихлоо л доо. Карт чинь Jokic тоглоод энэ тоглолтууд нь аюу аятайхан болчихлоо. Тэр дамжуулт. Энэ плей-оффт Karl Anthony Towns Энд ихтэй юу хамгаалтын зүрх амар гарсан энэ хоёр. Яг үнэ. Яг үнэ. Нью-Йоркийн хамгаалт, Филигийн хамгаалт. Филичтэй хамгаалдаг хүн хавар л доо. энэ чинь өөртөө өмнөх нь 4-2 те. Атлантад 4-2 шүү. 10 тоглолт юм ба штэ. 50 60 оноо тоглолт болоо. Тоглолтын эхний 3-т нь Cat нэг 2 дамжуулалт, 3 дамжуулалт өгч ирсэн байна. За. Сүүлийн 7 тоглолтод дундаж дамжуулалтын тоо бараг 9 болцсон байл. Харин 10 дамжуулалтаа хийж сул шилжиж байгаа шүү дээ. Кат нөгөө тархины төвжээ мутлан гэдэг шиг л юм болчихлоо л. Так гэдэг нэг юм ойлгоцсон. Одоо хайлайт үзэхэд хүртэл мэдгэж байгаа шүү дээ. Юуны хамгаалт. Филигийн хамгаалт. Дандаа сул шилжиж байгаа шүү дээ нөгөө. Хайлайт дээр л ер нь юм сайн мэддэггүй шүү дээ. Зүгээр авч оноонод харагддаг тийм. Spurs Minnesota дээр ч юм уу, OKC Lakers дээр ч юм уу ийм орон зайнууд их ховор гарч илаа шүү дээ. Тийм шүү дээ. Чи хамгаалт гэдэг чинь. Spurs дээр бол орон зай гаргачихгүй. Ямар сул шилжиж байгаа юм байхгүй. Тэгээд Нью-Йорк гоё дээр нь бас нөгөө чи Анунобигүй шүү дээ бас. Яг Ануноби одоо дорндын цувралын эхний тоглолтод бол бэлэн гэж хэлээ. Тэр бэлэн болт. Тэгээ одоо бүр цувраланд сайхан сунаад өглөө. Бүр л сайн амраад авах бол. Одоо энэ Нью-Йоркийн чинь сакс тоглохгүй баг 12 тонох гэж байна. 10 онох. Одоо Яг 10 онох гэж тий. Тэгээ арай ингэстэй бодсон байна. Одоо ингээл ерөөсөө Филигээс итгэс зүтгэлж угаасаа харагдахгүй. Тэгээ ялангуяа дөрөв дэх тоглолтын дээр бол сэтгэл зүгээрээ ч унтсан л баг ороод ирсэн. 25 одоо 3-оос ичгэрч угаасаа хин тэндээс босч ирэх үү. Муу хамгаалтад харуулж 25 шидэж. Гаралтай ингээ ганц заслан дээр гарч яж чиж. Макрой дээр. Заал авч байгаа шиг юм байна. Заал авахд нэг заслаа аваа шидэв тийм. Финалд хүрнэ гэж исэн Босныг хожоод гараад ирсэн болохоор Филид жоохон итгэл хүлээгээд байсан л да. Сайхан Нью-Йоркийнхоо замыг засаад чижээ. Харин тийм сэлгээ бүрэлдэхүүний хувьд бол яалтчгүй Фили үнэхээр л яалтчгүй муу байсан юм. Тэгэхээр Босны эсрэг өста бүх бензинээ барчиж. Тийм. Ямар ч жоохон бензинтэй нэ. Потенциал бүрэлдэхүүн нэлээд ихэнх нь карьер энэс хол тоглож үзээгүй гэдэг чинь. Илүү цагаар ажиллангуй жоохон ядардаг л хүмүүс. Ингээд филиг ингээд гайгүй дэмжижсэн чинь ингээд урам угарчдах юм. Сонин баг те. Харин тийм одоо тэгээ Пол Жорж ерөөсөө сайн байсан. 6 тоглолт бүгд хүрдэггүй юм. Граймс сайн байсангүй, Убрэнийг тоглолт авч гарах гад хичээсэн хитэж чадсангүй Фили бүрэн. Барсангүй. Ер нь 2 тоглолтоо 30 оноор дууссан. Миний санаж байна. За тэгээд Нью-Йорк Никс плей-офф дуусаад за Нью-Йоркийг зүгээр хальт гэсэн ярьчих. За Нью-Йорк Никсийн түүхэнд плей-оффыг 8-2 амжилттайгаар эхлүүлсэн 3 дахь тохиолдол энэ жилийн миний мэдхээр тэр 99 онд нь финал гарсан юм даг. Spurs тожигдсон юм даг. За тэгээ эхний 10 плей-оффын тоглолтын онооны зөрүү нь энэ түүхэн рекорд 194. 194 оноогоор холдсон байл шүү дээ. Уншиж байгаа юм шүү. 17 оны Warriors 170 онооны нөгөө амар 16 Warriors чинь ийм л байсан байгаа байхгүй. Майк Браун ч тоглохны тасгалжуулагч дунд амар юм байна уу? Тий. Майк Браун муу шүү дээ. Сайн шүү дээ. Сайн байна. Тэгээ энэ нөгөө түрүүний миний ярьсан чинь энэ шүү дээ. Таунсын сүүлийн 7 тоглолтын стат. Оноо нь бол буурсан. Тэгээ 8 assist. 8 assistтэй 3-аас 47% шидээд 60% давталж байгаа өөр. Одоо Нодлингийн Никс, Сэнжлийн Никс гэж харахад шал өөр юм шүү дээ. Шал өөр. Нодлингийн Никс ч одоо нэг зурлцсан төрхтэй байсан. Энэ Таунс нэг гинт тухайн ороод
Гэхдээ тахилын төгжээ нөгөө төгөө мултарч байгаа. Яг зөв юунд дасалжуулагч арга барилд нийцэл байгаа байхгүй. Тэгээ одоо энэ жилийн плей-офф за 16 багийн нийт хэдэн тоглогч байгаа гэж бодъё л доо. Тэд нар дундаас сая тэр сүүлд нь гарсан нэмэх асах үзүүлэлтээр Бранс нэмэх 162, Жош Харт нэмэх 145, Таунс нэмэх 135. Гуруулаа 1 2 3 төчөж байгаа. Лигт. Одоо угаасаа яг үлдчихэж байгаа багуудыг харахаар дандаа хамгаалтаар топ 5 үлдчих шиг байна. Нэгт нь OKC, хоёрт нь Детройт арай үлдэг байх нэлчлээ те. Гэтэ за Детройт, гуравт нь Spurs, тэгээ Knicks 5 6-ад байсан билүү? Тийм. Ер нь л тэгээ жилийн жилд нэг тиймэрхүү л магадaltaй л байдаг л та тий. Хамгаалтын үзүүлэлт илүү сайтай. Яг нөгөө Яг үндсэн Америктэй Warriors Denver хоёрыг л тооцоо шүү. тоглоо хэлтэй тий. За дараагийн цуврал руу шилжээд Detroit Pistons болон Cleveland Cavaliers багууд өнөөдөр өглөө 6 дахь тоглолтоо хийгээд Bad Boys гэдэг ингээл туршлагачаа л яваад. Би ч эхний шатанда хоёулаа 7 тоглолт гаргаад орж ирсэн хоёр баг. Үгүй уг нь надад энэний өмнөх тоглолтод хожигдсон мод өнөөдөр ингээд цувралыг хааж ш. Тэр чинь 3 минутанд 9 оноо илүү явж хахад яалч нөө залуу баг төрүүлээд очиж байгаа байхгүй юу? Арай на балчиртай. би тэгээд өмнөдөр гэртээ очигчоор нь за одоо ч ер нь хэцүү гэсэн чи арай өнөөдөр Зээл дүүр өнөөдөр гэж яваас ирсэн. 15 арай дээр Арай тийм. Дүүр нь тэгэхээр жоох юу юм бэлээ. Энэ цуврал дээр хард дэстэй хүн шиг тоглож чинь тий. Тий. Доноvan Mitchell гэдэг хүн харин орсорог гол болж өөр. өнөөдөр 18 оноо лөө. Гэтэ энэ чинь тогтож байгаа Mitchell энэ цувралд алга болжээ гэж үү? тий. Үгүй Өнөөдөр дараад. яг хэрэгтэй үед ялангуяа 2 дугаар хасаас хойш болж Тэгээ өмнөх тоглолт Данкер Робинсон байгаагүй тий. байгаагүй тоглоогүй. Данкер Робинсон өнөөдөр бас амар сайн тоглолоо. 14-5 авсан юм шүү дээ. Тий. Тэгээ Кэнэм бол гайгаа юм а тий. Кейттэй бол өстой юм ярилдах юм байл. Энэ Пол Рид тардаа Филид байсан бол үдид Фили Никсээс нэг хожил авах болов. Энэ их сонин Пол Ридийг энэний өмнөх тоглолтын 3 дугаар үеийн төгсгөл рүү л энэ цувралд оруулж ирсэн шүү дээ. Дөөрний тоглолт сайн болохгүй, Азио Стewart арай жижигдээд исэн байхгүй юу? Тэгсэн чинь энэ цувралд гинт орж ирсэн тоглолт ингэ нөлөөлөд эхэллээ. Тэгээ сүүлийн ер нь 2 3 тоглолт дөрн Пол Рид бол амар тоглолоо. Харин тийм. Зогсохын аргагүй тоглож шүү Тэгээ өнөөдөр Пол Рид нь сайн тоглоод дөрн нь ч давгүй үзчихээ ингээд бас болчихж байгаа байхгүй юу? Тий. Дүүрэн дээр энэ гол занглаа байгаа байхгүй. Яг үнэ. Дүүрэн жоох арга барилаа олохгүй л байгаа дээ энэ нь. За тэгэл нөгөө Струс чинь туршлага харуулж ин дөө. Струс бүр сүүлийн хэдэн тоглолтоор үнэхээр шидэлтүүд нь ялангуяа яг Майами хотгох шидэл. яг нэг юм хүн байсан шүү дээ. Дөөрний тоглолтыг би болохоор тэгж боддог шүү. Зүгээр та юу гэж бодсон? Та өөрөө бас бодтал арай нэг юм Болохоо гэдэг. тоглооны хөдөлгөөн цөөхөнтэй гэх юм уу? Тий. Космос дээр нөгөө нэг юм хамгаалахад хөдөлгөөнийг тааж хамгаалахад илүү амархан болоод нэг багт олон тоглохоор эсрэг багийн тоглогч нар Скил багтаа байгаа. харин тийм. Тэр нэг юм хөгжүүлэх дундын шийдэлд одоо лоу постн дээр шахаад дадлах янз бүрийн хөдөлгөөн дээр сурах шаардлагатай. Дөрөвний бас нэг өнөөдөр дайггүй тоглосон шалтгаан би бас энэ Jenkins, Marcus Sasser хоёрыг Кейттэй хамт хоёр найруулагчтай тоглуулад байсан нь их үр дүнтэй болоод тэр нь дөөрөнд бас сайнаар нөлөөлч үзээ гэж харлаа. Дөөрн жоох юу юм бэлээ бас. Жоох сэтгэл зүй жоох одоо анхны 2 дахь нь лөө. 2 дахь нь лөө. 2 дахь Нодлоо орсон. нодлоо орсон. Нью-Йоркт 7 тоглолт хийлээ. Тэгсэн шүү дээ нэрээ эхний шатнд. Тий. Тэгэхээр жоох сул байгаа дээ дөөрний сэтгэл зүй. Бастаар юу бол байгаа шүү дээ. Нэг юм жоохон айцтай л байгаа. Тий, айцтай тий. Яаж яг гэрээний жилбэл нас давхар өөрт нь дарамт болоод Тэгээ ер нь бас ихний сууралч нөгөө нэг найз охиныхоо шинэ найз залуу маллог эсрэг тоглоод ихний тоглолтоос жоохон дээрлхүүлээд эхэлсэн. Тэр айцаа давж чадахгүй шиг байна. тэгээд одоо ер нь өөрөө ч ихтэй нэг юм ойлгож байгаа бохоо. Шөөч скил сайжруулах юмнууд надад зөндөө байна гэдэг. Тэгэхгүй одоо ядаж дундаа шидчихдэг ч юм уу те. Тийм юм болохгүй бол жоо хурдаа нэрмээр дөөрн бас хэтэрхий болохоо гэдэг л тий. Нэг юм бол одоо драгийн дараамд боллоо. Ийм байгаараа бол драгийн драманд боллоо. болно. Ер нь болно шүү. Тэгээ нэг сэлгээний төв болж өөрөх гэдэг шүү дээ. Одоо тэр нэг лоу постн дээр одоо хакимийн тэр нөгөө нэг бэлтгэл зундаа явуулах юм уу яа тийм. Доор шахсан махсан тоглолт бол байхгүй. Энд чинь нэг хөвчлэн пик н рол дээрээс тоглоод байгаа шүү дээ ер нь бол. За энэ дээр нь хаартаа өмнө нь 3 шидээ тальтраад унтсан. Тэр яг нөгөө хөлсийн арчаагүй байж хат ингээд унаад 2 оноо олцсон. Оо нэр энэ Jenkins гэж залуучаа одоо энэний өмнөх тоглолт 5 дахь тоглолтын дээр дүнгиж карьертай анх удаа гараанд гарснаа амар шидэж эхлүүлэл гоё тоглож илээ. Jenkins өнгөрсөн
Улирлын ихнээс л амар сайн байсан. Тэгээ боломж гарсан үедээ бол. Нью-Йоркт теста хамгийн толгой өдөө байгаа хүн чинь Jenkins байлээ те. Нью-Йоркийн Detroit. Тэр яг ийм чухал үед хүртэл ингээд шидэлтэй оруулж чадаад байгаа. Аюул сэтгэл зүй сайтай залуу ихлүүлсэн залуу шүү дээ. Тэгээ гарч байгаа үйлүүд намайг хараараа байнга ингээд эсрэг баг руугаа юм хэлээд баягныгаа өргөөл. Улирлын ихлэхэд хоёр дахь гэрээтэй гэрээтэй ихлүүлсэн. Тэгээ сая 3 сард л жинхэлж байгаа шүү дээ. Гэрээг нь баталгаад 2 жил болгож сунгаж байгаа. Өөртөө боломж үүсгэсэн залуу байхгүй. Харин Би яг нэг тоглолтын улирлын баг тэр хамгийн анхны тоглолт нь байсан баха. Вашингтонтой хийжсэн Кейд баахгүй тоглолтын дээр нэмэлт цаг гараад сүүлд Jenkins чинь баазарддаг байхгүй. Тэгэж хожиждаг тоглолт. Тэрнээс нь л ер нь эн чинь бас оноо авалт бол сайтай залуу болохоор юм биш үү гэж бодож ирсэн. Тэгээд ямар ч энэ улирлын плей-офф ч тэр улирлд ч гэсэн өөрийгөө маш сайн харууллаа. За Доноvan Mitchell-тэй холбоотой нэг хүснэгтийг хараад өөр. Mitchell чинь угаасаа гейм 6-д хожиддаг юм байна шүү дээ. Карьерта. Хамгийн анх л нэг хожиж ирсэн юм байна. Руки жилдээ. OKC-ийн эсрэг. Тэгээд тэрнээс хойш 6 гейм 6-ад дараалж хожигдсан юм байна. 50 оноо аваад ч хожоогүй юм байна. 24 онд бүр. Тэгээ өнөөдөр бол 18 оноо аваад дахиад хожигчлоо. Сонирхолтой юм тий. Ядраад идэх юм бах та. 6 цаг тоглолт руу. Тэгээд нөгөө хүний өөрийн талдаа хамаарахгүй би яг энэ статистикийг харж байхад 2-3 лав эсрэг багийн талбайд байсан. За тэрийг бол ойлгоё те 6-д тоглолт эсрэг багийн талбай гэдгээр. Cavs тэгээ энэ цувралд бүр плей-офф эсрэг багийн талбай дээр нэг ч хожихгүй явж байгаад Detroit-ийн талбай дээр очиж сайн хожсон шүү дээ. Харин тийм том даваа талыг авсан өнөөдөр ингээд хожигдохгүй эн чинь 1 сарын 23-наас хойш гэртээ нэг ч хожигдоогүй явж байгаад сайн хожигдож байгаа. Өнөөдөр хожигдож байгаа. За тэгээ James Harden-ийн хувьд болохоор плей-оффын 7 дахь тоглолтод 50% амжилттай. 8-аас Одоо тэгээ манай хүн чинь 7 дээр сая л сүүлийн 7 дээрээ л нэг дажгүй үзсэн болохоос ер нь өмнөх төвхийг үзэх юм бол бас л тоосогддог хүн шүү дээ манай Harden чинь. Paul George Harden хоёр маань. Харин 8 7 дахь тоглолтоос 4 дөрвөлээд юм билээ л дээ Harden. Тэгэхээр одоо энэ тоглолтын дээр л харийн Harden-ыг эсрэг багийн талбай. Тэгээ 7 тоглолт нь аль нь гэж бодож байна та. Би бол одоо Detroit цаад ер нь даваа болоод чудаа л гэж бодож байна. Чи юу гэж бодсон? Өөрөө хэлэхгүй. Тэгтээ Detroit хожихын тулд Асууж байгаа Чи Cavs гэхгүй хүмүүс Vestas гэдэг бацаа зөрөг Cavs. Би тэгтээ зүгээр юу? Та гурав Detroit гэж байна одоо тэг. Cavs хэлээ. Би Нью-Йорктой тулхаа бодвол Detroit нь арай нэг зодтолтож нүдэлтэд гоё үзэх болов гэж бодож байна. Түүнээс шахав Cleveland ч гэсэн хожоод гараад ирэхэд гайхгүй л дээ. Гэхдээ одоо Jalen Duren-гээс амар их юм шалтгаалах гээд байна л да. Нөгөө талд Mobley бүр 5 бөмбөг тасчлаа яваад шүү дээ. Дүүрэнд бол найзлахгүй болчлоо. За Duren-гийн энэ плей-оффын хүснэгтийн хараад улиралд энэ хүн чинь бараг 20-10 хийгээ явж ирсэн. Одоо 10 тэгээ 10 ч самбарна. Энэ бол бүр амар статистик заяа. Бүх одод болсон жилдээ плей-оффт доорож 10 тоглолтод оролцохдоо дундаж оноо авалт нь улирлаасаа ингэж бараг 9-10-аар буурж исэн ерөөсөө өмнө ганцхан л тоглож байсан юм байна. Тэр нь Will Chamberlain. Will Chamberlain 1962 оны улиралд 50 оноо дундчлаад плей-оффт 35 оноо дундчилж исэн юм байна. 15-аар буурсан. Тэгснэ плей-оффт авсан нийт оноогоор яг тэр жил тэр улиралтаа тэгж буурсан мөртлөө хоёрт бичигдсэн юм байна Will Chamberlain. Одоо мань дүүрэн нийт плей-оффт оролцсон тоглогчдоос 76 дугаар байранд бичиж байна оноо авалтаараа. Яг л Жинзээ сэтгэл зүйтэй л байна та. Нэг унтсан чинь. За би энэ 5 дахь тоглолтын үеэр билүү нэг өөрөө ярьлуу би энд нь уншчлуу дөөр нь энэ нэг тоглолтын талаар ярьсан байсан байхгүй юу. Тэгээ юу гэж ярьсан бэ гэхээр плей-оффын тоглолт бол тис өөр сагсан бөмбөг болдгоо. Тэгээд байна гэх баха гэдэг утгаар ярьж байгаа. Тэгээд би яг үнэндээ надад одоо тийм тоглохонд анхаарал төвлөрүүлэх тийм одоо сонирхол ерөөсөө алдгаа. Энд чинь хамгаалтан дээр би маш их шилжилт хийж ингэж одоо урдаас орж ирж байгаа хүмүүс дээр нөхөх тэгээд ингээд нэг иймэрхүү юмнууд дээр маш их энерги зарцуулж байгаа юм болчиход байгаа. Хамгаалт руугаа фокуслоод байгаа учраас би тэгж тоглохгүй байна гэдэг талаас ярьсан байсан байхгүй юу. Тэгээд дээр нь эсрэг багийн хамгаалт ч гэсэн маш сайн ажиллаж байгаа учраас тэр хамгаалт болгоны өдөөс ингээд одоо ийм урт цуврал ингэж тоглоно гэдэг чинь тийм амархан биш ээ гэдэг тиймэрхүү утгаар ярьсан байсан. Тэгэхээр миний нөгөө төрийн лээд байгаа баштаа чинь тэр нөгөө илүү
тоглолтоо баяжуулаад өгчих юм бол товтлоонд нэг тийм санаа зовхгүй болчих байх л гэж бодоод байна. Энэ жилдээ тэгэхээр одоо ийм богино хугацаанд баяждаг товтлоо гэж байхгүй. Одоо энэ зун л өөрөө зүгээр энэ цуврал хаана хурж дуусах уу, цаашаа хаа хүртэл явах уу, эсвэл энэ дээр ингээд долоо дээрээ дууссан ч бай. Энэ зун угаасаа тэгээд гэрээгээ өссөн. Амрах эсвэл зун л болчиход байна. Гэрээгээ аавна. Тэгээд гэрээгээ авж байгаа дээрээ нэмээд энэ зун болвол яг сайн амгаагийн илтгэжлээ. Өстой амарч болохгүй. Өөрийгөө бүх талаар сайжруулах ёстой л зун болох юм байна. Гэтэ яг ийм ярилцлагыг өгсөн 3 ч тоглогчийг сонссон. Нэг нь болохоор Вемби бас тийм ярилцлага өгсөн байсан. Хожигддог тоглолтын дээр хамгаалтандаа илүү төвлөрсөн чинь товтлогон дээр өөрийгөө тайлж чадахгүй ингээд байна гэд. Тэгэхээр яг нөгөө залуу хүмүүсийн нэг туршлагагүй яах вүлээ гэдэг нэг плей офф юм байгаад шиг байна тий. Тийм баг шүү. За лигийн эргэн тойронд болж байгаа мэдээллүүдийг хүргье. За Фили. За нөгөө Фили түрүү яг Ата хайсан багасаа нэр энэ дээр Арай сүрд болж байгаа юм шиг. Тэгээ олчиж бодлоо шүү дээ. яг хожигдол маргааш шин шууд. Тий. Гэтэ дасгажуулагч бол үлдээчихэж байгаа нэг нөрсийг. Угаасаа дасгажуулагч одоо олоход хэцүү л дээ. Нэг нөрсгөө муу юм шүү дээ. За Стив Кер 2 жилийн 35 сая долларын гэрээ байгуулад лигийн хамгийн өндөр цалинтай дасгажуулагч хэвээр үлдлээ. 2 жил багтаага Стефтэйгээ байхаар боллоо. Энэ хоёр дахиад нэг дайрах юм дээ. Дахиад нэг дайрах гэж байна. Тий. Тасгалжуулагч авч дээр Стефен байгаа гэж. Тэгээ Стив Кер үлдсэн мөртлөө туслахууд нь бол явчлаа. Лебро очих үү. Jerry Stackhouse, Terry Stotts хоёр ахлах тасгажуулагчийн санал ирээд ах шиг байна лээ. Тэгээд багасаа бол явчлаа хоёр туслах нь. Тэгэхээр одоо Steve Kerr дахиад туслах болж ирэх шаардлагатай болж байгаа. Тэгж байна. Лебро Стеф хоёрч бас уучраа олцсон байна шүү дээ. Харин нэг жоохон тааруухан мэдээ 7 хоног гэсэн тий. За тэгээд Brandon Clark, Jason Collins гэсэн NBA нэг нь одоо угны үйлрэлд гинтэлтэй байсан болохоос багийн бүрэлдэхүүнд байсан тоглогч. За нэг нь бол дасгажуулагч болцсон байсан. Сүүлийн нэг жил гаранд тархины орд авдрын нэлийн хүн чаттай тэнцэж явж ирсэн баха. Би тэг санаад байна. Тий, тэгээд харамсалтай нь ингээд яг нэг өдөр өнгөрсөн юм мэдээ гарлаа. Шарамсалтай зүйл боллоо. За, Bucks ямар ч Янасыг эцэст одоо явуулъя гэж. Энэ рүү Lex All-ыг хэрэгтэй шүү дээ. Ер нь бол. Харин тэгээд Лукач All-ыг хийхгүй гэдэг шүү дээ. Энэ л ч олон багттай All-ыг хийх гэж байгаа хаа. Босton ч нэр холбогдсон л яваад байгаа шүү дээ. Warriors бас нэлээд яригдж байна. Miami ч яригддгаар яригдж байгаа. Lex Янас Лука гой зөгцсөн шүү дээ. Нэг нь хамгаалдаг, нэг нь хамгаалдаг. Нэг нь арай албан. За нэг нь үүлтэй Portland чинь бүр юу болчлоо. Хотынхын зүгээс багт нь ерөнхийдөө жоохон бойкот маягийн юм болоод. Хотоо нүүлэг мүлэг гэж. Бага нүүлэг гинэ. Багийн эзэнд нь тийм юм тавьж байгаа юм а тий. На бага аваа яв гэсэн. Ийм эзэнтэй багтаа байх хэрэггүй гэсэн. Энэ асуудал юунаас үүссэн бэ гэхээр шин цэнгэлтгийн ажил яригадаад байгаа юм байна. Тэгсэн хотын зүгээс зөвшөөрөхгүй байгаа юм байна. Тэрийг. Тэгсэн чинь нөгөө эзнийх нь нөгөө нэг голоо зөксөн юмнууд нь гараад тэгээд ер нь хоттойгоо жоохон үл ойлголцолтой байгаа. Тэгээд Ванкувер руу нэг бол нүү. Эсвэл Сан Хосе өөр бас NBA баггүй юм гайгүй эдийн засгтай хотууд руу нүүх ийм юмрууд бас орж магадгүй. Австрийн шахаанд орчод байгаа юм тий. Ерөнхийдөө жоохон шахаанд орчод байгаа юм. Эхлээд бол хүн. За тэгээд хамгийн сүүлийнх нь тэр нэг шүүгчдийн юу байсан? Эмэгтэй шүүгч. Тоглогчдоос нууцаар санал авсан юм байна. Аха. Нэрийн эмэгтэй шүүгч мэдхгүй. 9 эмэгтэй шүүгчийн 7 нь хамгийн муу гэсэн юм орсон. Угаасаа эрэгтэй хүмүүс хариулж байгаа бэлтгэж хариулж шүү дээ. Тэгээд дээр Scott Foster энэ 3 ангилалд оруулж байгаа юм байна. Сайн, дунд, муу. Scott Foster 2 дугаар ангилалд нь орсон. Tony Brothers 1 дугаар ангилалд нь орсон байгаа. Сайн дэ хөрөө үү. Тэгээ нөгөө Lakers OKC-гийн тоглолтыг самардаг 2 тоглолтын шүүгч байна шүү дээ. Тий. John Goble илүү, Michael Goble илүү. Тэр 3 дугаар ангилалд орсон байна. Хамгийн муу гэдэг. Тэр бол бүр арай шүүгчтэй л буруу шүү дээ угаасаа. Тэр сүүлийн явал тоглолтыг одоо нүдэ бооцсон байсан үү тэр. Нөгөө Goble гэдэг тэр ахалж гарсан шүүгч нь багхгүй. Тэр үгүй. Тэр эмгтээтэй фокус турлан гадуурах гэдэг үгүй. Яг ам захтал ярих гэдэг. За энэ 7 оны хамгийн бас онцлог сэдвүүдийн нэг рүү одоо орцгоё. Драфтын суглаа боллоо. Маш сонирхолтой байсан юм лээ. Харин тийм ээ. Энэ ардаа багийн удирдлагын амжилтаараа бол хамгийн муу 2 багийн нэг байсан байхгүй Индиана. Тавраа орчихсон. Нэгээс 4-ийн protected байсан. Нөгөө Clippers төгсөн ирэх нь. Тэгээ хамгийн аимшигтай нь ерөөсөө 4-ийг сонгох байсан бол өөрсөндөө үлдэх байсан байхгүй юу? Тэгсэн чинь суглаан дээр 5 дээр гараад ирсэн. Тэгээ нөгөө ирэх нь Clippers руу явчихж байгаа. Одоо.
Ерөнхийдөө 100% солилцооноос Топ дөрөв болоод авах тэгээ магадгүй багасаа бүр фэнүүдээсээ бүр уучлахгүйсэн юу гаргасан Тэр бэ? бид нар азгүй байлаа. Азны юм ч одоо тэгээд Тэр Jazz Wizards хоёр Яндорцсон байгаа сте. Ялангуяа Memphis бол бүр яндорцсон байгаа сте. Драфтын нэгийг сонгох. За топ 4 дотор сонгох 37% магадлалаас ингээд дээш гараад ирчих. тэр Bulls бас Бүүс бүр амар яндорцсон. 20% магадaltaй байж байгаа. Дөрөв рүү Орж ирж байна. За тэгээ 2026 оны NBA-ийн драфтыг болохоороо юу гэж дүгнж байгаа вэ гэхээр 1-ээс 4-р сонголтын хоорондох тоглогчид франчайз хэмжээний тоглогч байх боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ ихний 4 сонголтын баг бол бүр үнэхээр тулцаад AJ Банца, Даррен Петерсон гэл амар залуучууд гэл эхэлж байгаа. Бүүсрийн хүмүүс байгаа шүү дээ. Кэм Бүүзер байгаа. Тэгээд Caleb Wilson билүү бас нэг залуу байгаа. За одоо энэ харагдчихэв дөө. AJ Банца нэгээр явах магадлал маш өндөртэй байгаа. Вашингтон Wizards руу гэхдээ өөрөө очих бол дургу байгаа. Дургу байгаа тэр гаргасан реакшн энтрийг харахад шууд айгу Өөрөө яаж яах нөгөө BYU штэ. BYU чи Юта гэхгүй. Юта мууж яах. Тэнгүүд өөрөө бол Юта руу явах сонирхолтой байгаа юм билээ. Тийм билээ. Тэгээ харамсалтай нь Юта нь 2 дээр сонгох болсон. Тэгэхээр одоо нэг гаргалгаа байгаа нь Вашингтон гэхдээ бас драфтын нэгэ сольж магадгүй гэдэг яриа гараад байгаа. Тийм. Тэгэхээр Ютатай тохиролцоод дараа жилийн драфтын 1-р тойргийн эрх мэрх гэдэг юм уу оруулж ирэнгүүтээ сольжиж магадгүй гэдэг яриа бас гарсан. Тэгээд хамгийн сонирхолтой нь AJ-ийг судлаад үзсэн чинь Tatum-тай харьцуулагдаж гин, залуу үеийн KD-тэй бүр харьцуулагдаж гин, Paul George-тай харьцуулагдаж гин. Тэгснэ NBA-д орохоос өмнө 15 сая долларын хөрөнгийг өөртөө цуглуулсан. Сая Nike-тэй л гэрээ ийдсэн. Тийм, тэгээ Red Bull-тэй бас гэрээтэй бүр эн чинь бүр тулцсан залуу байгаад ил. Тэгээ Даррен Петерсон энэ бас тоглолтын тэр арга барил бас л гоё залуу байлээ. За тэгээ Кэм Бүүзерийн хүү хүчний товтлогч юм байж. ихэр үстэй. Тий, ихэр. Нөгөөх нь байхгүй. Нөгөөх нь байхгүй. Энэ нь илүү сайн. Duke. За тэгээ нөгөө Бүүс авах гээд байгаа нөхөр чинь тэр Caleb Wilson шүү дээ. Тийм байна. Patrick Williams-ийнхаа оронд орлуулж авах гээд байгаа. Keaton Vogler гэдэг. Тэгээ ер нь бол SGPG-нүүд маш их байгаа. Тийм байна. Лотоны сонголт донд. Тэгээ бүгдээрээ л ер нь оноо авалт нь бол амар л залуучууд байлээ. Тэгэд одоо яг зөв нь олд сонгох юм уу юм уу? Тэр нь бол хэрэгцээтэй. Өөрсдөө. Тэгээ сая тэр ихний цуглаан дундаас бас нэг яндорсон баг байгаа шүү дээ. Драфтын 12-оор Oklahoma City Thunder баг Clippers-ийг авч байгаа шүү дээ. Pelicans-ийн 8 дахь сонголтын эрхийг Atlanta авч байгаа. Манай эрх. Clippers-ийг бол бүтэн сүрүүлсэн байгаа шүү дээ та нараа. Тий. Гэхдээ Clippers азтай байгаас тэ тэр Яг Indiana-тай тэнд багч одоо тэгээ аврагын төлөө өрсөлдөд байгаа мó, драфтын төлөө өрсөлдөд байгаа мó гэдэг чинь монгол л шүү дээ. Индиана хэрвээ 4 аваад эхний 4 дотроо сонгоод тэгсэн бол Clippers-ийн 12 нь угаасаа яваад тэгээ Clippers ямар драфтын сонголтгүй үлдэх байсан байхгүй. Пол Жорж уршиг шүү дээ ер нь. Тэгэхээр Clippers бас амар азтай байхгүй. Энэчлийн драфтаа тэгээд нөгөө Юу ч оцрохж байгаа. франчайз тавыг их байгаа гэж ярьсаас гадна монголчуудад аягүй чухал нөгөө Майк Шарвжамц инхээ од маань Нэрээ драфтад нэрээ өгж байгаа тийм. Сүүлийн боломж. Угаасаа сүүлийн боломж. Коллежид төгсөж байгаа жил нь учраас. Тэгээ нэг тэр утгаараа бас нэлээд түүхэн драфт болох гэж байна да бид нэр. Тэгээд сүүлд Los Angeles Clippers нэг бэлтгэлтэй драфт комбайн интер дээрээс уулзаад бэлтгэлтэй үржмөрж ирсэн баха. Тэгээд Юта ч бас нэг 2 дугаар тойрог интерээр авъя гэд Milwaukee бас авъя гэд нэг тэгжсэн. Тэгээд тэр үедээ татгалзаад өөрөө нэр татаж авд нэг удаа ирэхэд авч ирсэн. Тэгээд энэ жил чухал болох нь тий. Одоо тэгэл 6 сард л харъя да. Тэгээ нөгөө драфт кампайн дээр айгүй сони юмнууд ер нь багууд харсан байдаг шүү дээ. Зарим тоглогч ирээд заал цэвэрлж байгааг нь хараад таалагдсан ч ах шиг. Зарим нь одоо энэ ээж гэхэд 42 инч үсэрсэн байгаа байхгүй юун дээрээ драфтынхаа өдөр. Тэгээ бодохоор Богиахныхгүй юм гээд. янз янзын л юм харагддаг юм шиг байна. Тийм юм хардаг дээр Спурсийн Кавагийн гарын алгыг хараад авсан баг. Том гарын дараа. Кавай авч угаасаа алдартай. Тэр чи энэ дээр авсан шүү дээ Кавайг. Тэгээ энэ дээр солилцсон шүү дээ. Жорж Хиллер солилцсон. Тийм. Гарын арж авсан нэр хэлсэн. Гоо тэр зүгээр. Доглоо. Хүрдчиг л юм байж байгаа шүү дээ. Тийм гараад нөлөөлөл нь үстэй сагсанд. Том гартай. Сайн дөрөс бүгд том гартай дээ шүү. Тийм шүү дээ. Одоо тэгэл Рондо, Кавай, Майкл Жордан гэл яг биендээ баймгүй гартай шүү дээ. Яг үндэ бол одоо холбогч хүн те SF хүн SG хүмүүс гэхэд төвийн тоглогч Пипний галц бөмбөний тал үсэг өстэй. Тийм гэсэн шүү дээ. Пипнийх ч бас амар том тий. Рондогийнхыг л би бүр хараад гайхчихсан.
бөмбөгийг ингээд үнэхээр бүрхчдэг юм л. Каваймавын гарч ирсэн бөмбөгний бараг 70% ингээ хүрдэг. Метр 90 мэртэл хүмүүс 90 эдтэл хүмүүс дээр онд очинд. Хэд чин тийм амар том гартай. За тэгээ 100 драфтын зөндөө юм харна л та. нэлээд гоё залуучууд орж ирэх баха. Энэ драфт бол маш хүчтэй гэж яригадаад байгаа. Харин ирэх дараагийн 2 жилийн драфт бол эддээ мэдхгүй гэдэг юм байл шүү. Тийм тэгэхээр би одоо Вашингтоныг тэгж ирэх жилийн драфтаа сонголт хийх хэрэгээ солиод Дебанцаг Ютад өхөө үгүй гэдэг дээр бол бас жоохон эргэлзэж байгаа. Энтони Дэвис гэдэг сонирм байгаас драфтын нэгүүдийг өөр төрөө дуулаад байдаг. Далд очсон чинь флаг очсон. Одоо Wizards ирсэн чинь ээж Тэгээ өөрөө драфтын нэг үстэй. Өөрөө драфтын нэг шүү дээ. Тийм сонирм байгаас. Ямдаатай хүн. За ингээд баазрахаа өнөөдрийн дугаарыг энд хүрээд өндөрлүүлээ. Тэгээд оронд бүст бид нэр ахаад нэг 7 дахь тоглолтыг ямар ч тааж үзгээр болсон. Баяртай мэдээтэй байна. 7 дахь тоглолтод дургуун хэн байх вэ? Гоё болох гэж найдаж байна. Нэгтгэг өдрөө. Нэгтгэд гэхдээ Prime сонгож авч байгаа юм бэл. Манайхаар гарахгүй гэсэн үг. За ингээд энэ түрээд баазраа өндөрлүүлээ. Амралтын өдрөө аятахтай сайхан өнгөрүүлээрэ нэвтрүүлгийн ивент тэтгэгч голон танк байла. Баяртай үзэгчтэй. I gotta hold down the city. Gotta let you know where I come from. Gotta hold the city down anyhow. They gon' have to really bow. Totally dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style. Victory is in me now. My time is now. And scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work. He ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship.